хүн болгоо ерөн санаж байгаа хөө. Намайг хүүхэд байхад би бол амарсан санаж. Монгол гэдэг нэг компьютер, Монгол компьютер гэл. Монгол брендийн компьютерийг задлаад үзэх юм бол ерөн яг тэр Dell, HP-ийн компьютертэй яг адилхан байсан тухай үед. Дахиад ерөн шинэ стартапууд ерөн нэг гарч ирэхээр өөрчлөө. Залуучууд нь тийм зүрхэн хүч юм уу? Эсвэл орчин тийм байгаад байна уу? Харамсалтай мэдээллийн технологийн салбар чиний асуултанд хариулт байхгүйсэн тэнд бол тийм мэдээллийн технологийн салбараа тодорхойлж чадаагүй. Higgsfield AI гэж одоо яг жинхэнэ бүүн болоод байгаа залуучууд хамгийн ихчлээд байгаа AI түүл нь сая Казахстанаас төрсэн байх жишээ нэг юм уу тий. Юм бол эрчим хүчний хомсолт орж эхэлж байгаа. Одоо сүүлд яриад шүү хүмүүс чинь тийм хүмүүс цалингаа бол эрчим хүчээр авнаа. Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо гэж байх холбоо төрөмс байгуулагдсан юм. Салбар дотор одоо юу болж байгаа гэдэг хамгийн том одоо асуудлыг холбооны гишүүн болсноор мэдэх ёстой. Хэрвээ та өнөөдөр нөгөө нэг яг өөрийнхөө 25 настай туршлагаараа өнөөдөр Монголд мэдээллийн технологийн бизнес хийх байсан бол хийх байсан уу та хэв хэцүү юм нөхцөл нь? Би бол хэцүү гэж хэлэхгүй ягаад бол биднээс үл бүр хэцүү байсан. Та дээгүүр ингээл одоо технологитой уулзах ч юм хөрөнгө оруулагчтай уулзах бол бүгд одоо AI л гэж ярьж байна уу? Энэ жижиг компани энд хувьцаа эзэмшиж байх нь сонио. Unicorn-ы хувьцаа эзэмшиж байх нь сонио болж байгаа юм шүү дээ бодлогын хувьд. Бодлогын зүгээс технологи үнэхээр чин сэтгэлээсээ уриалга төвшүүллээ шүү дээ. Подкаст ивэнтгэгч Бономдоо баярлалаа. Боном нь Монгол улсад Apple Pay, Google Pay-г нэвтрүүлэгч, цор ганц төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Одооноос эхлэн Apple болон Android утас хэрэглэгчид төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан, найдвартай хийх боломжтой боллоо. За сайн бацхан сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Нүтек подкастын маань 29 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. Инхүү ингээ манай 2 дугаар үйлрэл ер нь дуусах тал руугаа ер нь төгч гинөө. За тэгээ энэ удаагийн дугаарын маань зочноор Монгол группийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, мэдээллийн технологийн нэгдсэн холбоо төрийн бас байгууллагын ерөнхийлөгч Батлог ах маань оролцоо ирсэн байна. За танд урилга хүлээж авч ирсэнд баярлалаа танд. За өглөөний мэнд нэвтрүүлэгт оролцуулж байгаад та бүхэнд баярлалаа. За та бүхэн маань бас манай сонсогчд бол IT зооныг бол IT зоон гэдгээр нь мэдчихэж байгаа тий. Тэгээд бид хоёр болохоор өнөөдөр энэ удаагийн подкастын дугаараар юуны талаар ярилцах вэ гэхээр Батлог ахын ерөн зүгээр ингээд би таны зөвхөн дүүх ч юм уу өмнөх ярилцлагуудтай ингээд танилцахад бол ер нь Монголын мэдээллийн технологийн салбарын сүүлийн ер нь 30 жилийн түүхтэй бол та бол ер нь яг ингээд хамт байцсан хамт бүтээлцсэн тийм хүн байгаа даахгүй. Тэгэхээр энэ удаагийн подкастаар бид хоёр ер нь сүүлийн 30 жилийн ер нь мэдээллийн технологийн салбарын сүүлийн 30 жилийн ер нь алдаа оноо олт амжилттай ер нь цаашдын ирээдүйн талаар ер нь бол гоё дэлгэрэнгүй ярилцъя гэж таныг урьж оролцуулж байгаа маа. За хамгийн эхлээд хоёлоо ер нь та болохоор их сургуулаа 1998 онд электроникийн инженер мэргэжлэр ер нь төгссөн юм билээ. Тэг ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов? Яагаад энэ салбар руу орох болов гэдгээс хоёлоо ярих эхэлье. Одоо би 90 оны ихээр сургуулаа төгссөн юм л да. Тэр үед бол яг одоо мэдээллийн технологийн салбар гэх юм уу те одоо электроникийн салбар тэр үед яг дэлхийд яарчсан дөнгөж эхэлж исэн ийм үе байгаа. За тухайн үед бол төгсөөд явж байхад бол бидээс мэдээллийн технологийн салбар гэдэг тийм салбарын нэр бол байхгүй. Мэдээллийн технологийн салбар гэж одоохон Монгол улсад бол яг тэр салбар болж одоо хөгжих төвшөнд одоо очиагүй. Тэр үед бол яг электроникийн хөгжил эхэлж исэн. Одоо компьютерүүд анх гарч ирлаа шүү дээ. Анх одоо Pentium гэдэг компьютер гардаг ч үгүй юм уу те. За тэр Pentium-ээс өмнө бол одоо X одоо Intel-ийн одоо компьютерүүд гарч ирсэн. Mainframe компьютер гэдэг том компьютер, супер компьютер болон том компьютерүүд байсан. Монголд бол бас цөөхөн компьютерүүд анх удаа орж ирсэн ч үгүй юм уу. За тэгээд анх бол электроник тооцоолон бодох ийм одоо салбар хөгжиж исэн гэж үзэж болно да. Тэр үед бол Монгол улсын их сургуульд электроник инженер мэргэжлэр анх хэлсэн суралцж ирсэн. Тэгээд энэ бас анги маань одоо дөнгөж байгуулагдаад 3 жил болчихсон баха. Тэгээд энэ шин салбар гэдэг одоо сонирхолтой те тухайн үед бол одоо би одоо физик математикаар сурч ирсэн учраас энэ салбар нь сонирхолтой санагдаад тэг анх хэлсэж орж ирсэн. За тэгээд ингээ электроник инженер гэсэн мэргэжлийг эзэмшээ. Тухайн үед бол одоо манай ангийнх нь бол манай тэр багш биднээсийн хувьд бол одоо электроникийн одоо зохион бүтээх торон төхөөрөмжүүдийг яг одоо хамгийн бага түвшнөөс нь эхлээд ингэж зохион бүтээх ийм ажлууд хийдэг байсан юм. За тэгээ ерөнхийдөө тухайн үед бол
баггүй бас бүтээлүүдийг хийгээд томд хөрөмжүүд хийгээд үйлдвэрлэлд нэвтрүүлээд явж исэн юм туршлага бол байдаг. За ер нь бол гарааны хувьд бол биднээс бол бараг л электроникийн үйлдвэрлэлийн чиглэлээр зохион бүтээх чиглэлээр бол одоо дэлхийн одоо төвшөнд ойрхон байсан гэсэн үг. За тийм боловч одоо яг нь дэлхийн одоо хөгжилд эдийн засгийн байдал одоо манай улсын хөгжлийн төвшөнтэй холбоотойгоор бол электроникийн хөгжил бол бусад улсуудад бол маш хурдтай хөгжөөд ингээд төрөлөө явсан л да. Тэгээ электронны тооцоолон бодох төхөөрөмж байна. Компьютерийн салбар руу шилжээд компьютерийн салбар үүсгэн байгуулагдаад ингээд компьютерд Pentium 1 2 3 гэдэг ингээд цаашаа ингээд өгжөө те. Тэгээд ингээд электроникийн тооцоолон бодох одоо энэ салбар одоо эрчимтэй хөгжсөн. Тэр үед ч гэсэндээ манай улс ч гэсэндээ Monel гэдэг одоо компьютероос гаргаж ирсэн те телевизээр янз бүрийн зүйл хийжсэн. Анхны Monel гэдэг төгсөж ирсэн. Тэгээд ийм одоо салбар анх үүсээд за тэгээд ямар ч байсан эхний ээлжинд бол биднээс электроникийн мэргэжлэрээ 98 онд анх MCS Electronics гэдэг компанид үүсгэн байгуулагдаад 1 жил болж исэн компанид ороод ингэж ажиллаа эхэлж исэн түүхтэй. Тэгээд ингээд яг одоо манай компани анх үүсгэн байгуулагдаад явж байхдаа зэрэгцээд одоо Монголд мэдээллийн технологийн салбарыг одоо үүсгэн бий болсон гэж одоо хэлж болно гэж ойлгож байгаа. За тэгээд ингэж орсноос хойш бол тэгээд мэдээллийн технологийн салбар маань эхэлсэн гэж одоо үзэж байгаа тийм. Электроникийн салбар гэж та түрүүсээ хэллээ. Энэ салбарыг одоо ингээл ийм залуучдын дунд мэдээллийн технологийн салбар гэж одоо жинхэнэ хайп авдаг. За энэ салбар руу л орох хэрэгтэй байна гэж хүүхдүүд бараг анханасаа л бараг ингээд шуурдаг болсон. Тухайд энэ салбарыг ийм байсан уу эсвэл зүгээр үнэхээр хүмүүсийн мэддэггүй яг зүгээр тийм хэсэг байсан уу? Тухайд яг компьютер орж ирснээрээ бол одоо тэгээд нэгдээд хардверийн одоо салбар компьютер тооцоолон бодох тийм. Хуучин бол биднээс тооцоолон бодох гэхлээр тооны машин л байлаа шүү дээ тийм ээ. Тооны машин ашигладаг юм байсан бол компьютер орж ирснээр бол том одоо яг хөвсгөл болсон тийм. Ерөөсөө дэлхийд дахин том хөвсгөл болоод ирэхлээр энэ ч бол одоо хардверийн эхлээд салбар үүсэж чинь дээрээс нь нэмээд софтверийн салбар үүсэж байгаа тийм ээ. Софтвер програм хангамжийн салбар яг тухайн үед одоо бий болоод анхны одоо компьютер дээр суурилсан одоо санхүүгийн тооцоолон бодох програмууд анх нэвтэрч эхэлж исэн гэсэн үг. Тэгээд тэр үед бол одоо компаниуд тухайн үеийн одоо цөөн компаниуд бол санхүүгийн одоо энэ програмуудаас эхлээд ингэж одоо хардвер софтверийн одоо салбар үүсэж байна гэж ойлгож болно. За энийг тэгээд дараад нь үргэлжлээд бол цаашаага за 2000 оны ихээр бол одоо тэгээд манай интернет ороод тийм ээ 98 оноос эхлээд интернет орж ирснээс хойш одоо зинхэнэ утгаараа бол одоо мэдээллийн технологийн салбар сүлжээ тий одоо ингээд мэдээллийн технологийн салбар тэр үед бол яг жинхэнэ эрч хүчээ ингээд аваад ингээд явсан. Тэгээд энэ хөгжлийн одоо энэ хин шатанд бол одоо мэдээж хүмүүс бол одоо шинэ технологитой суралцах ийм сонирхох ийм зүйлүүд маш их гарч ирсэн. Тухайн үеийн залуучууд бол яг энэ салбар руу маш ихээр одоо сонирхож орж ирсэн. Тэгээд анх бас Мойсес гадна одоо шүтээс одоо компьютер техник менежментийн сургууль гэж одоо байгуулагдаа тийшээ олон оюутнууд ирсэн. Одоо тэр үеийн одоо оюутнууд бол яг мэдээллийн технологийн салбарын анхдагч нар тийм одоо Монголын одоо зах зээл дээр үүсгэн байгуулагдаад одоо томоохон компаниуд маань тэндээс л бий болсон гэж үзэж байгаа. Софтверийн компаниуд олноор төрж гарлаа. Хардверийн компаниуд бас ингээ гарсан гэж үзэж болж байна. Тийм таны хувьд ажлын анхны гараагаа түрүү MCS Electronics гэх компаниас эхлүүлсэн гэж ярьсан. Ямар албан тушаалтай байв? Тэр үед одоо таны мэргэжлэр хэрэг ажил эрэлттэй хэрэг одоо ажил танд гардаг байсан бэ? Тэгээ анх электроник инженер мэргэжлэр орж исэн. Тэгээд тэр үед биднээс бас ингээд одоогийн хэрэглээд байгаа биднээс гаднаас оруулж иж байгаа электроник томд хөрөмжүүд өөрсдөө хийдэг байсан. Бүр электроник бүр платын шараад, чипээ хийгээ суулгаад тэгээ анхны төсөл маань болоод цаг бүртгэлийн систем гэдгийг бол биднээс томд хөрөмжийн өөрсдөө хийгээд програм хангамжийг өөрсдөө бичээд ингээд бид нэвтрүүлж исэн юм түүхтэй. За мөн түнчлэн автоматжуулалтын бас ажлууд энэ камер security камерын системийг анх Монголд оруулж ирээд томоохон одоо бас ажлуудыг хийгээд явж исэн. Анхны одоо томоохон төслөө боён тухайн нисэх онгоцны буудалд бол томоохон тухайн үед 100 хэдэн жих камертай Монголын анхны том одоо энэ хяналтын системийг одоо нэвтрүүлж исэн, тийм төслийг удирдах исэн гэдэг ингээд электроник инженерээр илүү их биднээс ажиллаж эхэлж исэн. Тэгээд мэдээж нэг түрүүнд хэлсэн одоо компьютер томд хөрөмжүүд нэлээд одоо сайжраад эднүсийн одоо нэвтрэлт нэмэгдээд ирсэн. Тэгээд тэр ялч байхгүй тэр бизнес руугаа ороод тэгээд биднээс бол одоо тэгээд илүү их мэдээллийн технологийн чиглэл руугаа явж эхэлсэн гэсэн үг. Одоо анх биднээс автоматжуулалтын чиглэлээр байгуулагдж ирсэн бол одоо тэр цаг үеэс хойш
2000 оноос хойш яг мэдээллийн технологийн салбар руугаа чиглээд тэгээд компьютер торон төхөөрөмж, принтер тий одоо босод сүлжээний торон төхөөрөмж гэдэг ингээд Монгол улсын хувьд бол яг ингээд хардвержуулах тий одоо яг торон төхөөрөмжийн дэд бүтцийн одоо бизнесүүдийг хөгжүүлэхийн төвшөнд яг эхлээд явсан гэсэн үг. За тэгээд 2005 оноос хойш болон мэдээж софтверийн салбар маань хөгжөөд тэрнээс хойш софтверийн компаниуд олноор төрөөд ингээ одоо үдийг хөрөхөд бол биднээс бол одоо мэдээллийн технологийн маш одоо олон одоо чиглэлээр тэ олон одоо ийм үйл ажиллагаа явуулдаг компаниуд бий болоод мэдээллийн технологийн салбар маань өөрөө зөвхөн компьютерээс эхэлжсэн бол өнөөдөр одоо маш өргөн хүрээтэй ойлголт боллоо шүү дээ тийм ээ. Одоо өнөөдрийн байдлаар мэдээллийн технологийн салбарыг тодорхойлоход бол том 5 одоо чиглэл одоо хөгжиж явдаг тийм хардвер, нөгөөх нь софтвер, за тэгээд одоо cyber security гэдэг одоо яг мэдээллийн технологийн салбарын одоо маш чухал компонент хэсэг болсон cyber security байна. За мөн түрэмжлээ одоо AI, data гэдэг том чиглэл бий болчлаа тийм. Тэгээд сүлжээ, дэд бүтцийн салбар гэдэг ингээд үндсэндээ ийм 5 чиглэлээр тэгээд мэдээллийн технологийн үйлчлэгээ гэдэг ингээд 5 чиглэлээр том зах зээлүүд өөрсдөө бий болчихсон. Дэлхийд даяарч гэсэн яг энэ чиглэлээр мэдээллийн технологийн салбар хасар хүртэлтэй хөгжиж явж байна. Тэгээд үндсэндээ бол одоо мэдээллийн технологийн салбар бол нийт эдийн засаг болон одоо нийгмийн хамгийн том одоо хөдөлгөгч одоо хүчин болчоод явж байгаа тийм мэдээллийн технологийн салбар өөрийн хөгжил нь бол өөрөө маш хурдтай явж байгаа юм салбар болж байна. Түрүүн таны ярианаас нөгөө нэг ажиглагдчихсэн Монгол бол ингээл анх ингээл хардвертэй бүх юм ингээл та бараг чипийн юун дээр ингээл ухсраал ингээл хийжсэн энэ төр гэдэг жисэн шүү дээ. Тэгж жагаад интернетийг дагаад ер нь мэдээллийн технологи тал руугаа ингээд хардверээс ер нь софтвер тал руугаа ингээд айгу хөтөлөх ингээд хөгжих болсон ингээд тэрэнд ер нь яг юу нөлөөлсөн гэж та юм бодож байна? Монгол хангалттай зах зээл ер нь байгаагүй юу? Эсвэл улсынх нь хөгжил тэгэл бидний нөгөө нэг хүний нөөц ч юм уу тэгээд энэ хардверийн салбар нь нэг тийм айхтар урагштай биш болоод эхлэхээр бизнесүүд ер нь жижигтэй за софтверыг бариад явъя гэдэг рүү шилжсэн байж таарах. Тий, энэ бол яг түрүүнд байс цогц дурдсан тухайн үед бол манад болсон хүчин болон одоо яг хөрөнгө оруулалт дэд үтц манай улсын одоо өөрийн гэсэн зах зээлийн онцлогоос хамаарат биднес чинь өөрсдөө хацгүй бага зах зээлтэй юм байдаг тийм. Тэгэхээр бусад улсуудад бол яг хөглөө том зах зээл учраас тийшээгээ хөгжлийн хурдцсан асар хурдтай явцсан гэсэн үг. Тэгээ бид юм хийдэг байсан боловч үнэхээр одоо нэг чинь economies of scale гэдэг одоо ингээд үйлдвэрлэлийн одоо их том одоо зах зээл дээр явдаг улсууд бол төрөлөө хөгжөөд явчихж байгаа юм л да. Биднээс бол одоо юм хийлээ гэж бодоход хэдэн хүн зарах вүлээ, хэдэн хүн орох вүлээ, хөрөнгө оруулалт бизнес нь яаж явах вүлээ, цаашдаа яаж хөгжих вүлээ гэд энэ тал дээр яалч жоохгүй манайх хоцрол одоо орхоос орсон. Тийм учраас бол одоо бид бол илүү их одоо тэр гарч байгаа шинэ технологиудыг Монголдо яаж нэвтрүүлж, яаж одоо энэ Монголынхоо энэ одоо компани бизнесүүдийг бизнес нэвтрүүлэх үү гэдэг асуудал руугаа орж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр биднээс бол үйлдвэрлэгчээс илүү одоо хэрэглэгч хэрэглээний зах зээл руугаа орж эхэлж байгаа гэсэн үг. Яаж шинэ технологи гарах тоолонд нь маш хурдтай тэрийг одоо өөрсдөө эзэмшиж тэрийг одоо Монголын зах зээл нэвтрүүлэх үү гэдэг даалгавар болж байгаа. Сүүлд би таны нэг 22 онд Анрид дээр өгсөн байсан ярилцлагыг харж байсан. Тэгэхэд тухайн үед IT Zone компани 25 жилийн тохиож илаа. Одоо баг удахгүй ирэх жил 30 жилийн байна болох юм байна шүү дээ. Тэгээд анх нь MSS Electronics-оос энэ IT Zone руу шилжилтүр нь ямар яаж явсан. Тэгээд дээрэс нь Монгол групп гэж сүлд байгуулагдсан байна. Та энэ компаниудын гоё structure-ыг нь ийм зорилготой энүүгээрээ яриад ялгаатай ч юм уу энэ нь илүү эсвэл энэ дотор харьяалагддаг ч юм уу тэр нэг гоё зураглалыг нь гоё яриад өгвөл. Тэгээд яг 97 онд анх байгуулагдсан. Тэгээ одоо дараа жил ихэд биднээс чинь 30 жил яг болох чинь тийм. Тэгэхээр одоо мэдээллийн технологийн ахтач компаниуд одоо ингээд 30 нас үрж ийн гэдэг маань одоо бас биднээс тодорхой хугацаанд бол нэлээд одоо олон жил болон үйл ажиллагаа явуулаад туршлагатай болоод ингээд манаас халбарт маань одоо бас ийм одоо яг үндэсний хэмжээний мэдээллийн технологийн компаниуд бий боллоо гэж одоо ойлгож болж байна те 30 одоо хүний насаар бол 30 жил гэдэг бол бас нэлээ яг одоо 90-ийн цент төрсэн те эд насн дээр байгаа гэж ойлгож болно те яг хоо MSS компани хувьд бол 2012 оны эхлээд одоо бүтцийн өөрчлөлт restructuring хийгээд маш томоохон төслүүд рүү орчихсон те тэгээд үндсэн томоохон төслүүд бүтээн байгуулалтын төслүүд рүү илүү их анхаарыг тэгээд гол бизнес руугаа одоо фокуслийгээ зарим нэгэн бизнесүүдийгээ бол одоо
менежментийн хувьчлаар ингээд өгөөд явж ирсэн нэг нь бол одоо MCS Electronics компани, мэдээллийн технологийн компани манайх болсон. Тэгээд 2013 онд биднээс менежментийн хувьчлаар манай баг тухайн үед байсан менежментийн багийн хамт олон бүгд нийлээд тэгээд MCS компанид гэрээ байгуулад за Монголд бол хамгийн анхны томоохон менежментийн хувьчлалыг хийжсэн төвхтэй байгаа. За тэгэхээр одоо ч баг ийм том хэмжээний хөгжлөл явагдаагүй гэж ойлгож байгаа те. Хувийн хвшлээс хувийн хвшил гарна гэдэг маань. Энэ бол цэвэр одоо арилжааны шин чанартай одоо гэрээнд төрүүлсэн менежментийн хөгжлөл болсон. Тийм учраас биднээс бол одоо MCS Group-ийн хувьд бол одоо мэдээллийн технологийн салбарт бол маш их одоо хувь нэмрээ оруулсан ийм одоо групп компани мөн түнчлэн бас бизнесийн салбарт бас менежментийн хөгжлөл гэсэн шинэ одоо ийм одоо транзакшн одоо M&A гэж ярьдаг иймэрхүү хэлбэрийн одоо хөгжлийн үйл ажиллагааг явуулсан бас ийм анхдагч компани болсон. Манай залуучууд ч гэсэндээ бас энэ үүргээ бол маш амжилттай сайн биелүүлээд за тухайн үед бол MCS Electronics компани бидээс IT Zone гэдэг нэр манай салбар дэлгүүрийн нэр IT Zone гэсэн тэр дэлгүүрийнхаа нэрийг биднээс авч яваад тэгээ одоо биднээс IT Zone гэсэн манай ууган компани маань анхдагч болж одоо үүсгэн байгуулагдаад тэгээ 13 онд биднээс тусдаа гарснаас хойш менежмент хөгжил гарснаас хойш биднээс одоо бизнесийнхаа бас өөртөөхөө бизнес реструктуринг хийгээд тэр яг хөгжлөгдөж явах үед бол бас мэдээллийн технологийн салбар маань бол одоо бас маш ихтэй эрчимтэй хөгжөөд олон салбар руу тэлээд явж исэн. Ийм одоо тохиолдол бол биднээс зарим бизнесүүдэд спин офф хийж бас одоо яг бие даалгаж илүү фокус болгож хөгжүүлэхээс аргагүй байсан учраас одоо биднээс софтверийн компани тусдаа гаргадаг ч үгүй юм те үйлчлэгээний компани тусдаа гаргадаг. Ингээд түрүүний хэлсэн 5 гол салбарууд руугаа биднээс компаниудаа спин офф хийж гаргаж явсаар өнөөдрийн байдлаар биднээс 7 компаниас бүрдсэн Монгол групп гэсэн нэм групп компани болоод үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. Nice. Окей. За түрүүн тэн яриан дээр нэг Монголд ингээл анхны компьютерууд орж ирсэн те Pentium XT Intel-ийн загварууд орж ирсэн энэ тэгээд тэр хэсэг надад агуулж авах сонирхолтой санагдав. Хоёул тэр хэсэг рүү буцаад орё гэж бодож байна. Анх ингээл 2000 оны ихээр байна уу? Миний санаж байгаагаар 2000 оны ихээр эсвэл тэрнээс ч өмнө болцсон байж магадгүй. Компьютер ер нь улс орон даяараа ер нь ингээл компьютер руу ингээл орж ирээ. Их хэмжээгээр орж ирсэн. Тэр үеийг та санаж байна уу? Тэр үед ер нь хүмүүс ер нь компьютерийг Монголын ард түмэн ер нь яг яаж анх хүлээж авч ирсэн гэдэг. Ер нь анх компьютер орж ирэхдээ бол их сургуулиудаар дамжиж орж ирж ирсэн тий. Одоо яг хамгийн ихэнд бол компьютерийг хэрэгжилжсэн нь бол манай статистикийн төв газар илүү хэрэгжилжсэн баг. Одоо тооцоолон бодох машинууд байж ирсэн. За тэр үед бол X86 гэдэг team series Intel-ийн чипүүдтэй гарч ижсэн анхны компьютерд гарч ижсэн байгаа. Тэгээд дараад нь за тэгэл нэг хүмүүс сайн санджиг бол одоо 286 386 гэж Intel-ийн компьютерд ингээ явж ирсэн тий. Тэгээд сүүл рүү бол Pentium гэдэг одоо 586 бол өөрөө бол 586 Pentium гэсэн нэртэй болж хувраад тэгээд Pentium гэдэг тэрнээс хойш одоо Pentium гэдэг нэр чи одоо хүртэл ингээд Intel дээр явж штэ тий. Тэгээд ийм 186 286 гэдээ явжсэн. Тэгээд энэ маш одоо хязгаарлалт хүрээнд одоо цөөхөн одоо газрууд ашиглаж исэн. Тэрнээс хойш бол одоо ингээд компьютерийн зах зээл өөрөө ингээд хөгжөөд явахлаар угаасаа дэлхийд даяар одоо жишээлбэл Dell компани гэдэг 84 онд байгуулагдаад тэрнээс хойш одоо компьютерийн одоо үйлдвэрлэл IBM компани тэр үед бол одоо хамгийн хүчтэй нь байсан ингээд явж байгаад бас дэлхийд дээр том компьютерийн компаниуд үүсэн бий болж байгаа. Тэгээ 80 оноос хойш ингээд за тэгээд 84 онд үүссэн одоо Dell компани хувьд тийм байлаа гэхэд одоо Монголд бол одоо яг энэ яг 97-8 оноос эхлээл илүү яг ингээд зах зээл commercialize болоо тэр үед компьютер бол нэлээд одоо үнэтэй одоо шилүү $3,000 ч үт юм уу $2,000 ч үт юм уу ийм үнэтэй байлаа шүү дээ тэгэхээр одоо одоогийн байдлаар бол компьютерийн үнэ хэд болсон байгаа вэ тэгэхээр хэцэнгуус хямдарсан commodity болж эхэлж байна гэдэг нь тэгэхээр тэр үед тийм бас тэгээд дараад нэг сургуулиуд руу компьютерууд орж ирдэг. Тэр нь болохоор одоо янз янзын одоо гадаадын зээл тусламж тухайн үед бол Монгол улс эдийн засаг бол тийм одоо хүчтэй том байгаагүй те тэр компьютеруудыг үнэтэй компьютер одоо дийлж авах компани хүмүүс бол одоо маш их цөөхөн байсан. Тэгээд их сургуулиуд бол тусламжаар орж иж лабораториуд бий болоод тэгээд тэрнээс хойш компьютер дээр бол айгүй олон залуучууд бэлтгэгдээд програм хангамж одоо өөрсдөө зохиомжтой програма хийгээд ингээд явдаг болсон. За тэгээ мэдээж ингээд дэлхийн зах зээлээр компьютерийн үн чинь өөрөө
аяанда бууж эхэлж байгаа юм да. Commodity болж эхэлж байгаа, хэрэглээ эхэлж байгаа, өрсөлдөөн салбарын өрсөлдөө асар өндөр болж байгаа. Олон компьютерийн компаниуд гарч иж дэлхийн зах зээл өрсөлдөд ирэхлээр үнэн ингээд ажимдаа буусаар байгаад. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүсийн хэрэглээрээ орж ихэлсэн л тийм төвхтэй. Тэгэхээр миний хувьд бол анх компьютерүүд орж ирэхэд бол манай компани тийм олон хүнтэй байгаагүй. Бид бол одоо компьютерээ өөрсдөө одоо гайлаасаа даваад за агуулгатаа оруулаад компьютерээ өөрсдөө угсраад бэлдээд за тэгээ өөрсдөө зараад тэгээд гэрт нь хөрвж өгөөд угсраад бүх үйлчлэгийг ингээ хийгээд явдаг байсан л да. Тэгээд тэр үед бол зарим нэгэн одоо боломжтой айлууд бол гэртээ компьютераас авдаг байсан тий. Тэгээ гэртээ компьютер авахд бол баг л баяр наадам шиг л баг юм одоо болдог байлаа шүү дээ тий. Одоо хүмүүс машин аваад ямар их баярлдаг вүлээ. Тэрэн шиг одоо ингээд компьютер гэртээ аваад яг хүүхдүүдийнхэн босрал зарцуулъя гэсэн юм эцэгчүүд байдаг байлаа. Тэгээд яг хувь хүмүүсийн хувьд бол одоо маш том үйл ажиллагаа болдог байсан. Тэгээд бид нэр компьютерыг угсаж өгөн гэдэг биднүүсийг ингээд дайлаа тий. Өстой их гоё баяртайгаар тэгж авдаг байсан. Тэгээд яг хөө тэр тухайн үед бол одоо компьютержих энэ процесс бол анхны процессд бол одоо манай энэ тухайч Монгол улс чинь дандаа ингээд донорудаар одоо дандаа ингэж яадаг вөхлөөр санхүүжилт авч явдаг л шүү дээ. Тэгээд одоо янз бүрийн төслүүд хэрэгжүүлдэг одоо UNDP ч гэдэг юм уу те нэгдсэн үндэсний байгууллага янз бүрийн GIZ гэдэг Германы тусламжийн байгууллага техникийн тусалцсан энэ одоо төслүүд бол Монгол улсад бол томоохон одоо байгууллагууд руу компьютер ингэж нэлээд нийлүүлж явдаг. Тэгээд тэрний хүчинд бол одоо эхлээд одоо байгууллагуудад компьютерж эхэлж байгаа. Тэгээд дараад нь бол одоо жижиг дунд бизнесүүд рүү орж эхлээд төрийн байгууллагууд руу орж байгаа. Тэгээд дараад нь бол хувь хүмүүс рүү орж ирж байна. Энэ бол цэвэр нэг өрхийн орлого компьютерийн үн хоёрын хооронд явагддаг ийм процесс. Тэгээд энэ бол 2005 оноос хойш бол нэлээд одоо компьютерч хөл явц нэмэгд ихсэн гэсэн. За тэгээд манай улс одоо бас миний санах 2000 хэдэн онд байна да 6 онд байна уу 2010 онд байна уу бүх нийтийн компьютерчид хөтөлбөр гэдэг 2010 онд баг. Тэгээ бүх нийтийн компьютерч хөтөлбөр гэж явуулаад нэг айл нэг өрх нэг компьютер гэдэг хөтөлбөр явуулаад тэгээ айл нөөтийн татвараас чөлөөлөөд 2 жилийн хөтөлбөр явуулаад за ингээд одоо нэг яг айл өрх рүү одоо нэвтрүүлэх процесс нэмэгдсэн гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дээр энэ одоо 2 жилийн хөтөлбөрөөр бол одоо маш том одоо компьютер чүүл явагдсан л да. Тэгээд одоо компьютерийн үнийг ингээ буулгаж байгаа. Тэгэхээр ингээд энэ програмын одоо ачаар бол айл өрх болгон бүгд компьютертэй болох юм програмууд эхэлж исэн төвхтэй. Тэгээд одоо компьютер маань одоо ердийн одоо хэрэглээ болж хөрсөн. Тэгээд тэр үед мэдээж интернет гарсан тийм. Интернеттэй холбогдож эхэлсэн. Тэгээд ингээд одоо мэдээллийн технологийн салбар яг тэр үед ингээд бүр цаашаа яг ингээд бүүм болж эхэлсэн гэсэн үг тийм. За хүн болгоо ер нь санаж байгаа хөө намайг хүүхд байхад би бол амарсан санаж. Монгол гэдэг нэг компьютер, Монгол компьютер гэл. Тэгэл ингээл хажууд нь дээлийн компьютер байхад энд нь Монгол гэсэн Монгол компьютер ангууд Монгол компьютер руу хэлээ анхаарал. Процессор нэм нарийнхан тэгэл би яг хүүхд байх үедээ Монголын компьютер авахгүйсэн л гэл амар өрөөддөг байж билээ. Тэгсэн чинь тэрийг хийжсэн хүмүүс одоо та болж таарлаа шүү дээ. Сүүлд харахад тэгээд тэр төслийн талаар та гоё ярил ер нь анх хизээ эхлээд ер нь ямархуу үр дүнд хүрээд тэгээ яг хөө мэдээж эн чин ийм том төсөлтэй сорилт чаленжууд зөндөө байсан байлгүй. Тэгээд би бүр сүулт ингээ сайн найзтайгаа өчигдөр би ингээ найзтайгаа ярьжсэн чинь Монгол гэж компьютер хийдэг гэсэн чинь хамиддаг гэсэн чинь мэднийг бүр утас байдаг байсан шүү дээ гэдгсэн чинь бүр ухаалаг гар утас байдаг байсан. Тэгээд би нөгөө хүүхд байх үедээ болохоор нэг анзаардаггүйч байж. Тэгээд энэ том төслийг энэ том Монгол гэ брендийг та гоё ер нь ярил энэ ямар хуу үр дүнтэй төсөл болж ингэж дууссан. Тэгээ гол чаленж нь ер нь юу аав гэдгийг гоё эргээд дурсвал. Тэгээ тэр үед яг компьютер анх орж ирээд ингээ явдаг лээ тий. Тэгэхээр компьютер бол та бүхэн мэдж байгаа түүхийг харах юм бол яг дэлхийн зах зээл дээрээс аваад үзэх юм бол Apple болон IBM гэсэн хоёр төрлийн компьютер байсан шүү дээ тий. Apple-ийн компьютерүүд болоо яг өөрийн гэсэн хаалттай одоо үйлдвэрлэлийн системтэй тий. Apple-ийн түүхийг бүгд мэднэ. Одоо хүртэл тийм байна тийм үү? Apple-ийн өөрийн экосистемтэй Steve Jobs-ийн гаргасан өөрийнх нь философи нь бол тийм байдаг тий. Одоо үйлдвэрлэлийн систем нь бол зөвхөн нээлттэй биш. Өөрсдөө дотоод юугаар явдаг, технологиор явдаг. За тэгээд Mac гэдэг ийм одоо өөрийн гэсэн одоо ийм
бие даасан юм халттай технологитой. За IBM компьютер гэж гарч ирсэн. IBM компьютер бол нээлттэй байдаг тий. Нээлттэй Microsoft компанитай хамтраад хийсэн энэ үйлдвэрлэлийн систем Microsoft. За тэгээ энэ IBM төрлийн компьютерүүд бол одоо тэр үед бол маш их хөгжиж явсан. Тэгээ түрүүнд би хэлсэн 1010-ад оны үед бол одоо нэг засгаас компьютер хөтөлбөр явагдаад ингээд дэмжиж ирэхлээр одоо хөрөнгө оруулагч нар бол одоо бас яг энэ бололцоог ашиглаж тий энэ талаараа бол одоо яг хөрөнгө оруулалтаа ингээд хийж нэмэгдүүлж энэ компьютерийн үйлдвэрлэлийг одоо хийхин санаанууд төрж ирсэн. Одоо тэр одоо урам зориг тийм үү тийм засгаас дэмжижсэн дэмжлэгтээ суурилж одоо бий болгож ирсэн гэсэн санаа авч байгаа. За тэгээд IBM компьютер маань тухайн үед ямар байсан гэхлээр ерөөсөө бас хоёр хуваагдаж байна дотроо. Нэг нь болохоор ингээд угсардаг компьютер гэж ярьдаг тийм үү. Одоо тэгээд партуудаа авчираад ингээд угсардаг. Тэгээд тэр угсардаг компьютерийн зах зээл өөрөө маш том тийм. Ягаад гэвэл брэнд компьютер гэж байна. Брэнд компьютерийн зах зээл дээр нүүн хэлбэрний тэрүүний хэлсэн HP, Dell, Packard Bell одоо тухайн үед бол одоо Acer зөндөө олон брэндүүд те Gateway гэдэг айгүй олон брэндүүд зах зээл дээр үүсвэ. Тэднээс нарцсан үнэтэй байдаг тийм ээ. Брэнд компьютерүүд бол үйлдвэрийн компьютер. Нөгөөд нь болохоор DIY гэдэг угсардаг компьютерүүд. Энэ зах зээл бас өөрөө маш том байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо яг угсардаг компьютер үн одоо жишээлбэл брэнд компьютерийн өмнөөс одоо ойролцоогоор 30% хямдхан байдаг ч үгүй юм те. Тэгэхээр мэдээж нэг хямдхан компьютер авах болцоо нэгддэг хүмүүс тэгээд. За тэгээд тэр биднээс тухайн үед ажиглаад бол юм бол энэ угсардаг компьютерийн зах зээл дээр өөрсдийн одоо гэсэн одоо брэндээ гаргаад өрсөлдөх болцоо байна. Энэ зах зээл рүү орё гэж шийдээд. Тэгээд Монгол компьютерийн үйлдвэр анх удаа биднээс нээжсэн төвхтэй тий. Тэгээ одоо яг биднээсийн одоо угсралтын нэлээд томоохон биднээс нэг 400 орчим метр квадрат бол нэлээд томоос үйлдвэрлэлийн шухамыг оруулж ирсэн. Тэгээ компьютер үйлдвэрлэлийн шухам оруулж ирээд тэнцэнэ яг одоо яг манай партуудыг тухайн Монгол брендийн компьютерийг задлаад үзэх юм бол ер нь яг тэр Dell, HP-ийн компьютертэй яг адилхан байсан тухайн үед. Одоо Foxconn гэж одоо мэддэг бах тий. Apple-ийн одоо бүх партийг хийдэг. За тухайн үед бол нэгэн судлаад биднээс олон одоо судалгаа хийжсэн л дээ. Тэгээ явж байхад бол яг манайтай үзэлж ирсэн брэнд компьютерүүдийг ингээ задлаад үзэхэд бол партууд нь яг адилхан байсан шүү. Ер нь бол одоо Foxconn barebone гэж ярьдаг. Motherboard те. Мэдээж тэр CPU, RAM, hard бол яг адилхан те. Жишээ Intel те, RAM-ийн үйлдвэрлэдэг юу ч гэдгийг Samsung ийм байдаг. За hard бол бүгд адилхан Seagate одоо Western Digital. За ингээд яг адилхан болно. Дээрээс нь тэжээлийн блок одоо юу гэдэг бусад barebone энэ нь бол яг адилхан нэг үйлдвэрээс. За зүгээр ер нь яг BIOS гэж одоо тэ BIOS дээр болохоор биднээс жоохон өөрчлөлт хийн. Үйлдвэрийнх нь бол илүү их BIOS-аа хөгжүүлсэн байдаг. За дээрээс нь тэгээд програм хангамж одоо зүйлүүдийг яг инсталлдох зүйлүүд нь болохоор процессын хувьд төстэй адилхан. За мөн тэгэнгүүт манай угсралтын шугам бол яг адилхан угсралтын шугамаар яваад тэгээд тестийн 2-3 хоногийн тестийг даваад за тэгээд үйлдвэрлэлийн системийн одоо BIOS-оор суулгаад тэгээ гаргадаг байсан. Ерөн бол тухайн үед бол чанарын хувьд бол нэг айхтар ялгаа байхгүй. Үнийн хувьд бол биднээс нэг 20-30% хямдхан айгүй сайн өрсөлдөх чадвартай. За ийм компьютер байгаа зах зээл дээр бол тун амжилттай. Нийтдээ бол биднээс бол 6 төрлийн загвар гаргаж ирсэн. За яг угсралтын үйлдвэрээс өмнө бас биднээс Атин Mars, Venus гэдэг ингээд юм бас компьютер гаргаж ирсэн төвхтэй. За тэр бол яг тийм угсарж ирсэн компьютерүүд анх одоо бас биднээс ингээд commercial реклама гаргаж явах хүмүүс их гайхдаг ус. Энэ одоо юу юм бэ ингээд нэг жоохон Монгол Mars, Venus гэдэг одоо гариг тийм иргсээр ингээд нэрлсэн их гоё угсардаг компьютерүүд нэрлээд тийм одоо OEM гэж ярьд юм да. OEM компьютер биднээс анх гаргаж ирсэн. Тэр нь суурин дээрээ суурлаад бид Монгол гэдэг брэндээ ингээд гаргаад тэгээд Монгол маань бол одоо яг л одоо үйлдвэрлэлийн одоо яг ингээд тамхтай логонууд ямар байдаг те яг тэрүүгээр keyboard нь гэхэд яг монголоор үйлдвэрлэлээр шивсэн одоо тийм одоо keyboard тэр үед байдгүйсэн. Тэгээд keyboardтойгоо ингээ явдаг. Одоо хүртэл би Монголынхоо keyboard mouse-ыг ашигладаг. Тийм бас дэрвийн keyboard mouse. Тэгээ яг тэгэж явж исэн түүхтэй байгаа. Тэгээ биднээс оюутан залуучууд зориулсан бүр гейминг сервис хүртэл гаргаж ирсэн. Манай Монгол Extreme гэдэг гейминг компьютер одоо нэлээд олон одоо ялангуяа одоо медиа салбарын те реклам юм хийдэг, дизайн хийдэг ийм салбарын улсууд нэлээд ашигладаг. Анхны том студионууд одоо манайтай хамтарч ажиллаад тэр манай тэр Extreme компьютер нэлээд ашигладаг ийм байсан. Тэгээ нэлээд сайн хөгжөөд явж исэн. За гар утасны хувьд бол одоо бас сонор гэдэг бас нэг гар утас гаргаж ирсэн. Тэрнээс өмнө Монгол гэдгээс өмнө OEM сонор гэдэг гар утас гаргаж ирсэн. Тэгээд дараад нь Монгол гэдэг
гар утсаа бас гаргаад тухайн үед ингээд OEM гэдэг одоо буюу томоохон үйлдвэр хийдэг одоо Тайван ч гэдэг юм уу те хятадын томоохон үйлдвэрүүд биднээс хамтарч ажиллаад өөрийнхөө лейблийг тавьдаг буюу одоо брэнд нэрээ тавиад өөртөө таарсан одоо спекер одоо жишээл буюу Монголын яг хэрэглэгч нартай ингээд таарсан тэрэн зохицох хэмжээний спекийг өөртөө гаргаж захиалгаар бидүүс хийгээд зарим партийг нь Монголдоо оруулж иж усраад софтвер ч юм уу янз бүрийн зүйлүүд энэчээр нэмээд оруулаад тэгээд OEM одоо зах зээл гэдэг юм анх үүсгээд явж ирсэн. Одоо ч гэсэн одоо манай электроникийн зах зээл дээр байгаа. Та бүхэн одоо яваад үзэх юм бол BSB одоо болон бусад компаниуд яваад үзэх юм бол одоо Next гэдэг юм уу энэ компанид яваад үзэх юм бол BSB брэнд гэж байж байгаа шүү дээ. Энэ ч юм бол OEM зах зээл. Тийм учраас яг өөрсдийн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн одоо тийм бүтээгдэхүүнийг өөрсдөө сайн гаргаад тэрэндээ таарсан үйлдвэрлэлийг ингээд явуулж аваад энэ ч хэрэглэгчтэй үнийн хувьд бол одоо өрсөлдөхүйц хэмжээний үнэтэй үйлчлэгээтэй гаргахыг хэлж байгаа юм л да. Тэр нэмээд үйлчлэгээгээ тавиад те. Тэгэхээр маш сайн үйлчлэгээ бас үзүүлдэг давуу талтай байдаг тийм OEM. Ингэж явж ирсэн төвхтэй тий. Одоо энэ сая таны ярьсан бүтээгдэхүүн танд байгаа юу ер нь? Манад байгаа тий. Одоо манад одоо түүх болоо үлдсэн компьютер. Одоо ч гэсэн одоо манай нэг экстрим бидгийг ашиглаа явж байгаа хүмүүс бол байдаг. Одоо компьютерд яг апгрейд хийгээ зарим нэг юм CPU юмнуудын солиод ажиллаад явж байгаа тийм ер нь бол тийм компьютерд нэмэрсээр хагддгийг энд явж байгаа тий. Хэлбэр яг бид нар л одоо нөгөө нэг юм амар контент креаторууд ч юм уу тийм креаторуудад зориулсан жинхэнэ best одоо компьютер бол Mac гэл Apple брэнд маркетинг хийдэг шиг тэр юм ч гэсэн бүр дээр үед бас Монголд тэгж явж илсэн байгаа байхгүй тий. Тэгээд сая баг би нэг юу харсан баха баг тэр iPhone-ы баг хамгийн анхны iPhone-ы нөгөө нэг юм unbox хийгээгүй яг юм цоошин шинээрээ байгаа хувилбар нэг $400,000 орчуулгаар заагдчихжээ. Тэр шиг баг Монголын баг тэнийг unbox хийгээг байгаа тийм утсанд тэнд байгаа юу? Яг unboxing хийсэн хийгээгүй байхгүй яг биднээс 30 жилгээ дараа жил болно гэж түрүүнд ярьсан. Тэр үеэрээ бол биднээс бас Монгол компьютерээр дараа бас үзэсгэлэн гаргах. Тийм ээ. Та тэр гаргаад тэгвэл амар олон хүний дурсан сэтрэ шүү. Тий. Тэгж бодлоос байгаа тий. Зөв. За тэгээд надад нэг юм амар сонирхолтой санагдсан. Би ингээд IT zone ингээд 30 жил болж байна гэдэг. Тухайн үед ингээд хамт эхэлж исэн бас айгүй олон технологийн компаниуд байсан баг. Тэгээд дундуур нь ч бас үүссэн айгүй олон технологийн компани. Тэгээд сүүлд ингээл айгүй олон стартапууд ингээл. Тэгээд баг ихэнх нь ер нь баг бүтлгүүтэх талдаа ч юм уу ингээ байгаа. Тэгээд яаж ер нь энэ том энэ технологийн компани. Тэгээд би надад бол ингээ амар их юм чаленжинг байсан санагдаад байгаа байхгүй. Дөнгөж таныг эхэлж байхад бол монголчууд нэг тийм монгол компаниуд технологи зориулж мөнгө үрдэг тийм сэтгхүүн суугаагүйсэн баг. Дээрээс нь бас тэрнийхэн сервис центр ч юм уу те үйлчлэгийн тэрнийх нь үнэн та дүр нэг айгу өндөр байсан интернет гэж ярьж байна. Яаж энэ ер нь IT zone гэдэг энэ компани 30 жилийн хугацаанд ийм доктортой тэгээд ийм амьд те баргаад амьд явж ийн гэдэг нь өөрөө амар тийм одоо технологийн салбарт ч нэг айгу чухал зүйл болоод шүү дээ те. Ийм хэмжээний ийм компани бий болов. Ер нь юу н IT zone-ийн 30 жилийн туршдаа амьд явуулсан гэж бодож байна. За ер нь бол ямар ч бизнес бас ялгаагүй байдаг бах те. Ер нь бол бизнес гэдэг бол компани гэдэг бол одоо нэг компани гэсэн үг шүү дээ те. Англиар те. Юу гэсэн үг гэхээр одоо хамтрагчид л гэсэн үг шүү дээ те. Хамтын үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Ер нь бол бизнес альва бизнес бол хамтын үйл ажиллагаа буюу одоо нийлмэл одоо процесс гэж үзэж байгаа. Тийм учраас бизнесийн үйл ажиллагааны одоо амжилт бол ерөөсөө манай хамт олонны нэгдмэл ойлголт те нэгдсэн зорилго ийм бах гэж бодож байгаа хамгийн гол шалтгаан нь бол тийм за зүгээр миний зүгээс аваад үзвэл би одоо жишээл нэг компанид одоо нэг компанид одоо байж байгаа те одоо миний CV гэвэл одоо нэг компаниар А4-ийн талд чөрөхгүй тийм CV-тэй тийм үү байгаа л да те тэгэхээр одоо яг үгээр биднээс манай компани залуучууд бол яг тийм passionate хүмүүс гэсэн үг те яг одоо мэдээллийн технологийн салбарт хайртай хүмүүс л гэсэн үг те дуртай хүмүүс. За би бас яагаад энэ компанид ингэ удаан явж байна гэхээр манай мэдээллийн технологийн салбар бас өөрөө онцлогтой салбар байгаа. Тэ өдөр болгон өөрчлөгдөж хувьсаж өөрчлөгдөж идэг. Тэгэл дандаа чаленж дор ялангуяа сүүлийн одоо 10 жил бол одоо мэдээллийн технологийн салбар бол одоо асар хурдцтай те тааруулшгүйгээр гэж хөгжиж штэ те. Тэгээ өөрчлөлттэй. Өөрчлөлт болгон бол одоо сорилттэй. Өөрчлөлт болгон бол бас curious буюу одоо сонирхолтой. Тийм учраас энэ өөрчлөлт болгонд одоо ингээд их одоо дасан зохицох тийм шаардлагууд байна. Дээрээс нь сонирхол байна. Тэгээд ингээд их сонирхолтой салбар учраас энэ нэг өөрчлөлт болгондоо ингэж явсараад л одоо нэг мэдсэн 30 жил болж штэ те.
Тэгэхээр одоо яг компанийн хувьд бол одоо яг л одоо бид юу хардггүй гэхээр яг дэлхийн зах зээл мэдээллийн технологийн салбартаа яг хөл нийлүүлэлт алхаж исэн ийм одоо онцлог юм байгаа. Дээрээс нь яг биднээс яг мэрэгжлийн хүмүүс одоо байдаг, мэрэгжлийн багаар ингээ бүрдүүлдэг. Тийм учраас яг салбарын мэрэгжилтэнгүүд бол яг мэрэгжлийнхаа салбарынхаа яг ингээ үндсэн core одоо философи болон одоо технологийн хөгжлийн одоо үе шатуудыг маш сайн одоо ойлгож мэдэрч явдаг гэсэн байдаг. Биднээс хувьд бол бизнесээ бол дандаа 5 жилээр ингээд 3 жилээр төлөвлөж явдаг. А гэхдээ бол дандаа нэг урагшаага харж төлөвлөдөг гэсэн үг л дээ. Тэгэхгүй бол манай салбар урагшаа харахгүй бол нэг ингээд ирэхэд дарахад л хоцрогдсон тий. Биднээс нэг юм хийчээ тэрнтэйгээ зуралдаа явж байвал хизээж болдгоо. Тийм учраас одоо дандаа ингээд урагшаага харсан үйл ажиллагаанууд явуулсны одоо хүчинд одоо биднээс одоо ингээд салбартаа төсчүүлдээд тэгээд одоо ингээд илүү их одоо өргөжин төвчөө явж байгаа гэсэн ийм санал ерөнхий зүйл нь ийм хүү байдаг. За тэгвэл одоо хэлээ жоохон одоогийн мэдээллийн технологийн салбараа нэг ер нь жоохон дүгнэж гэж бодож байна. 2015 оноос хойш та бас амар сайн мэдэрсэн баг. Би ч гэсэн залуучууд ч гэсэн ер нь нэлээд сайн мэдэрсэн. Стартап гээл амар ингээл бүгд ер нь технологийн чиглэлийн бизнесүүд хийх гэж үзэл 2015-аас ковид хүртэл 2020 он хүртэл ингээл нэлээд идэвхтэй ингэж яваал. Одоо манай энэ төв даунтауны хэсэг чинь ингээл бүр битүү технологийн ивентүүд болдог байлаа шүү дээ. Ингээл фаундерууд нь ирээл тэгэл акселератор хөтөлбөрүүд энэ coworking space-үүд ингээл бужигнаал. Тэгээ 20 оноос хойш ер нь жоохон уналттай болсон. Тэгэд Монголд гэлтгүүр нь дэлхийд төрчихтэй ер нь тийм байх шиг байна. Тэгээд яг хоо энэс хойш ер нь Монгол улс одоо яг юу хийж байгаа юм бэ гэхээр дахиад ер нь шинэ стартапууд ер нь их гарч ирэхээр болчлоо. Залуучууд нь тийм зүрх нь өгч үү? Эсвэл орчин нь тийм байгаад байна уу? Иргэн тойрны улсуудаа харахаар Казахстан энтрийг харахаар одоо unicorn компаниуд төрөөд эхэлчлээ. Одоо сая Hixfield AI гээл одоо яг жинхэнэ бүүн болоод байгаа залуучууд хамгийн ашиглаад байгаа AI tool нь сая Казахстанаас төрсэн байх жишээ нь ч юм уу тий. Тэгээд тэрэн шиг Монголын одоо энэ ягаад стартапууд ингээд төрхөө ичүү технологийн салбар нь ер нь юу болоод энэ одоогийн энэ нөхцөлийг та нэг харуул. Одоо ер нь хамгийн гол том чаленж бидний дараагийн яг их шатах хэвчтэй юм нэг хаана байгаа дах шиг. За тэгэхээр Монголын стартап гэж ярихнаас өмнө бол одоо бүгд бас дэлхийн чиг хандлага харах хэрэгтэй тий. Технологийн чиг одоо яг өөртөө чинь санал нэг байна. 15 оноос эхлээд ерөөс глобал одоо феномен болсон тий. Одоо тэгэл одоо Uber-ээс ахуулаад ингээл эхлээл явсан тий. Тэгэл ингээл энэ яагаад юм болж юм гэхээр Nexus of Four Forces гэдэг одоо яг тийм мэдээллийн технологийн салбарын технологитой холбоотой юм том хувьсгал бий болж байгаа юм л да тий. Тэгээ одоо тэр дөрвөн том технологи бий болсноор яаж юм гэхээр нэг цахим хувьсгал, цахим шилжилт одоо тий интернет 4.0 тий хувьсгал гэдэг ч юм уу тий ингээд том одоо юм шилжилтүүд явагдлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ том шилжилтийн суурин дээр үүсэн бий болсон энэ процессүүдийг хэлж байгаа. Одоо энэ стартапын хайп гэдэг бол ерөөсөө тэр технологи дээр суурилсан ийм л процесс байгаа. Тийм учраас дөрвөн технологи маань одоо cloud технологи тий. Cloud технологи одоо дата технологи ч үт юм уу тий. Ингээд ийм дөрвөн технологи ингээд байдаг. Тэгэхээр энэ дөрвөн технологи дээр ерөөсөө суурилаад одоо энэ том одоо технологи суурилсан одоо бизнесүүд бий болж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн технологийн салбар гэдэг бол технологи бий болохоос гадна бусад бүх одоо салбар, эдийн засгийн бусад бүх салбаруудад хамаартай бүх салбаруудыг ингээд disrupt хийдэг юм. Тэгээд disruption гэ ярианууд гарч ирсэн те. Тэгэхээр бүх салбаруудаар бол одоо энэ технологиг нэвтрүүлэх юм боломжууд бий болсон. Антай холбоотой тэгээд тэр олон салбар болгон дээр финтек, эдтек, маш олон тий салбаруудыг ингээд disrupt хийгээд өөрчлөө, change боллоо шүү дээ. Тэгэхээр энэ хувьсгал бол одоо эрчимтэй явагдаад яг 10 жилээ одоо гаруй болж байна тийм ээ. Тэгээд энэ хугацаанд бол одоо маш олон стартапууд үүсээд ингээд яваад ингээд хөгжөөд яваад одоо бол бас дэлхийд globally бас юу гэж ярьж байна гэхээр стартапын хайп бол буурж байгаа, цөөрж байгаа. Энэ бол одоо угаасаа юу гэдэг нэг maturity level руу орж ирдэг шиг иймэрхүү зүйлүүд ингээ болож чадж байгаа. Тэгээд тийм болоод эхэлж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр Монголд бас яг энэ иймэрхүү бас процесс явагдаж байгааг үүсэхгүй Монголд бол. За энэ бол одоо стартапын үйл ажиллагааг юу гэж үздэг вэ гэхээр зөвхөн залуучуудын өөрх юм хүсэл эрмэлзэл ингээд ийм тийм явах гэхээсээ илүү яг эдийн засгийн ойлголтоор бол ерөөсөө л том хөрөнгө оруулалтын орчин тэр экосистемийн тухай ярих хэрэгтэй байдаг тийм. Тэгэхээр
жишээлбэл Америкт одоо стартап бүүн босон гол шалтгаан бол ерөөсөө Silicon Valley-тэй холбоотой те инвесторууд хамгийн сайн инвесторууд тэнцээ өөрсдөө бий болж байгаа гэсэн үг те. Одоо хүмүүс наан харахлаа технологийн компаниуд нэгэн одоо гиг залуучууд л те хийгээд байна гэж ойлгоод ах шиг ба. Яг стартап бол бодит байдал дээр юу байдг вэ гэхээр ерөөсөө хөрөнгө оруулагчдын л тэр экосистемийн нэг том бүрэлдэхүүн хэсэг ингээ байна. Мэдээж одоо гиг залуучууд технологийн провайдерууд байхаас гадна хөрөнгө оруулалтын орчин болон экосистем их чухал. За экосистем дотор ч нүү зах зээл ч явж байгаа шүү дээ. Зах зээл нь явж байгаа. Тийм учраас одоо ингээд олон одоо факторс бий болдог. Тэгээ стартапыг одоо манайх зүгээр төрөөс нэг хитэн төргөөгөөд нэг инкубашн хийгээд эсвэл нэг инкубац хийгээд те ийм янз янзын одоо хаб бий болгоо акселератор хийгээд явдггүй юм байна. Тийм учраас энийг бол одоо юу гэдэг нь тогтолцооны хувьд экосистемийн хувьд бүрдүүлж ийж энэ стартапын одоо энэ бизнес бол нэлийн одоо хүчтэй явагдана, далаастай явагдана. За тэгээ мэдээж unicorn гарна гэдэг бол те амаргүй шүү дээ те. Одоо жишээлбэл дор хаяж нэг 1000 одоо стартапаас нэг unicorn гарна гэдэг юм уу ийм бас нэг статистик байгаа шүү дээ биднээс. За 1000-аас ч дээш байж магадгүй зүгээр би баримжаагаар те ярихад ийм байна. Тийм учраас бид бол одоо энэ экосистемийг нэгдүгээр сайн бүрдүүлэх ёстой л гэж бодож байгаа. За тэгээ энэтэй холбоотой яг бидээс ингээл яг түрүүний дараа яригдах сэдвэлтэй манай мэдээллийн төлөв холбоот ч юм уу төрийн бас байгууллагатай холбоотой янз янзын ийм ажлууд хийгдэх ёстой. Тэгээ одоо ингээ харахад бол манай Монголд бас яг л нэг хөгжлийн үе шатууд яваад эхэллээ шүү дээ. Түрүүний хэлдэг чинь айгүй бол акселератор програмууд явлаад гээл одоо би ч хүртэл одоо Seed Stars гэдэг одоо акселератор програмыг Монголд оруулж ирэл тэгээд тухайн үед бол тэмцээн хийгээл ингээл явж ирсэн төвхтэй тий. Тэгээд ингээд олон хөтөлбөрүүд орж явсан л да. Тэгээд мөн одоо томоохон компаниуд өөрсдийн хажуудаа юу үүсгээл тий нэг бас л хаб үүсгээл бас хөгжүүлэх гэж оролт тий. Тэгээд үүсгэх гэж оролдоо хамгийн сүүлийн жишээ бол MCS группийн зүгээс DM-Star тэгээд хаб үүсгээл тий. Өөрсдийн гэсэн байр жуулаад ингээ өөрөөсөө боожуулаа хөрөнгө оруулалт хийгээл ингээл явж ирсэн те. Тэгээд одоо тэр ийм хаб маань бас л хэлбэрээ өөрчлөөд арай өөр төвшин корпорэт төвчний бодоо явж явах шиг байна. Тэгэхээр одоо яг энэ өөрөө эргүүлээд бас нэг хөрөнгө оруулагчдын нэг юуг сонирхлыг одоо бас сайн тэр болт сайн татах чадахгүй байна. Тим хэмжээний олон стартапууд одоо бас гарахад хязгаарлагдмал байна гэдэг тийм л байгалийн органик явцал да. Тийм учраас энэ бол стартапын үйл ажиллагаа гэдэг механик гэхээс илүү органик байдлаар нь хөгжүүлүүлэх зүгээр л байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө нэг боломж нь бол юу ах вэ гэхээр мэдээж технологийн компани бол хэл зэгзаараа авахгүй шүү дээ. Бидээс Монгол залуучууд хаанч үдэ Silicon Valley-д очиод ч гэдэм үү эсвэл сүүлийн үед манайх нэг Казахстан гэж ярьдаг боллоо те. Казахстаны одоо хаб дээр ч гэдэм үү Узбекистаны хаб ч гэдэм үү тэр тэнцээ одоо шил компани байгуулад ингээд орлогоо хийж байгаа тийм залуучууд байгаа. Ер нь бол Монголдо санаагаа гаргалаа гэхэд биднээс Монголдо traction үүсгэж байгаад одоо янз янзын одоо улсууд руу хабууд руу одоо эсвэл экосистем дээр очиж суугаад тэр экосистем дээрээс хөрөнгө оруулалт босгох ч гэдэм юм иймэрхүү оролдлууд одоо энэ гарах болцоо бол байгаа л да. Тэгэхээр яг Монгол гэхгүй ингэж явах болцоо бол бас байгаа гэж л нээлттэй байгаа. Одоо зүгээр яг ер нь бол хайп нь буурж байгаа боловч стартап бол хизээж байна гэж бодож байгаа. Яг тэгвэл технологи маань одоо яг л хэвээр байгаа учраас тэгэл тэр санаа тий бизнесийн урахгаан одоо аз хэмраас бас хамаарна шүү дээ бас тийм ээ. Одоо жишээл Монголын мэдээллийн технологийн салбарт ингээд бизнес хийгээд өнгөж эхлэхэд хүмүүсээс янз янзаар ярьдаг. Нэлийн туршлагатай хүмүүс бол бизнесийн диваажин гэл те. Өрсөлдөх чадвар талаас нь хараад өрсөлдөх чөрөн цөөхөн болохоор бизнесийн диваажин гэж хардаг хүмүүс байна. Нөгөө талаас нь ингээл нөгөө нэг татвар матвар ч юм уу те янз бүрийн бодлогоо талаас нь харангуул бизнес хээл гэж хардаг хүмүүс байна. Там хөрөнгө оруулагч байхгүй ч юм уу те. Хэрвээ та өнөөдөр нөгөө нэг яг өөрийнхөө 25 настай туршлагаараа өнөөдөр Монголд мэдээллийн технологийн бизнес хийх байсан бол хийх байсан уу та амар хэцүү гэж бод. Хэцүү юу нөхцөл нь? Би бол хэцүү гэж хэлэхгүй. Ягаад бол биднээс үед бүр хэцүү байсан. Тийм тэр үед бол одоо бүр хөрөнгө оруулалт гэдэг ойлголт баг байхгүй тийм үү? Энэ юу их гэдэг байгаа ингээд бүр технологийн бизнес ойлгодог ч юм байхгүй шүү дээ. Маш хэцүү. Бүр програм хангамжиж үнгүй одоо байх ёстой гэж ойлгоцсон те. Одоо үнгүй байх ёстой гэдэг. Үнгүүд л их явагдсан байдаг. Дээрээс нь одоо тэр үе хөрөнгө оруулагчдын одоо нөхцөл байдал те боловсрол одоо ойлгох байдал. Одоо бол одоо тийм биш гэж үзэж байгаа. Харин ч одоо илүү их олон хүн ойлгодог болсон гэсэн үг те. Хэрвээ сайн санаатай, сайн одоо бизнесийн модель өгсөлсөн одоо стартап байгаа тохиолдолд
одоо юу 5-10 жилийн өмнөхөөс бол маш хурдтайгаар одоо хөрөнгө оруулалтыг босгох болцоо бол бас байгаа л гэсэн үг л те. Тэгэхээр бол одоо энэ дээр стартап гэдэг бол одоо зүгээр яг нэг сургуулийн хаяал хийждэг ажил бол биш гэдгийг одоо сүүлийн өссөн хугацаанд ойлгосон л да. Тэгээ биднээс ч гэсэндээ технологийн компани тухайн үед стартап хайп болж явах төвдөөс ойлгохгүй гадаад гэж би бол нэлээд хэдэж ийшээ тийш явсан л да. Тэр одоо Сингапур гэдэг юм уу, Европ гэдэг юм уу, Америк гэдэг юм уу, тэнд юу болоод байна, стартапууд яаж үүсдгийг, яаж одоо бизнесээ хөгжүүлж чинь, залуучуудын нуруу чадвар скил юм ямар байдгийг ингээд харж яхад бол ерөөсөө ер нь бол стартап дээр бол бидүүсийн ойлгодог шиг тийм хэлбэр ойлголт биш юм байлээ гэж байгаа. Ер нь бол яг одоо нэлээд сайн боловсрол эзэмших ёстой, нэлээд сайн мэддэгтэй, олон талын мэдлэгтэй байх ёстой тий. Тэгээ өөрийгөө сайн бэлдэх ёстой, сэтгэл санаа одоо олон талаасаа шаардлагуудыг одоо хангаж хийж бас стартапууд бий болдго юм байна гэж ингээ харж байгаа тий. Тэгээ жишээлбэл Silicon Valley хэдэн мянган компаниуд байж байгаа л тэгээ биднээс бол нэг ганц амжилтаа хийдэг л харж байгаа шүү дээ. Гэтэл цаанд ч юм бол одоо юу болж байна те одоо бүр ингээл өстой өчнөө олон юм болж байгаа. Тэгэл олон түүхийг одоо манай залуучууд бүгдээрээ мэдэн те одоо ингээд success хийсэн стартап одоо Instagram-ыг үүсэн байгуулаж хичнээн аппликейшн хийгээд хичнээн нэг фейлдээ те ингээд яалаа те хамгийн сүүлд нь яг хаягч байгаа finally одоо Instagram гэдгээ нэг хийгээд заа нэг болидо гэж яхад нөгөөд нь болоод ингэсэн ч байд юм уу гой түүхүү зөндөөл байгаа штэ. Тэгээд зарим нь одоо фейлдээ тэрнээс босч ирээгүй ч одоо хичнээн кейс байдیں۔ Тийм учраас тийм амар бол зүйл биш. Гэхдээ мэдээж одоо альва зүйл сорилт дундуур явж гарч ирдэг учраас ер нь бол тууштай явсан хүн бол амжилтанд хүрнэ гэдгийг одоо юугаар бол одоо зарчмаар бол одоо олон стартап амжилттай болсон явж л байгаа л да тий. Та бол ялангуяа энэ технологийн салбарт байгаа бүр анхдагчаас нь орсон хүмүүстэй бол нэлээд ойрхон байгаа. Тэгээд дээрэс нь бас ер нь томоохон компаниудын захирал ч юм уу хөрөнгө оруулагчтай ер нь нэлээд ойрхон байдаг гэж би нэг бодож байна. Тэгэхэд ер нь бол ер нь яг үнэхээр яг сайн зөв санаагаа барьж аваад үнэхээр зөв бизнес модельтэй шийдлэж гисэн зөв хийсэн залуучууд байх юм бол дэмч хүмүүс нь бол одоо бол Монголд бол харьцангуй гайгүй их байгаа юм тий. Ер нь бол байгаа. За би түрүүнд асуултанд дутуу хариулж байгаа шүү. 25 настай бол би юу гэх вэ гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо ингээд цаг үе болгон хэцүү хүнд гэж явж л байдаг. Гэхдээ бол боломж бол ямагт байдаг гэдгийг бол дэлхийн түүх харуулна тийм ээ. Тэгэхээр би 25-та одоо хэрвээ одоо яг одоо цагт амьдарч байгаа тохиолдол одоо нэг том хайп явж байгаа тийм үү? AI гэх тийм одоо яг интернетээс дутгааргүй том болцоо нөхцлүүд үүсэж байгаа л да. Тийм учраас би бол шууд AI руу орно definitely тий. AI руу ороод AI дээр ямар нэгэн одоо бизнесийн шинэ стартапын санаан дээр одоо компани байгуулах тал руу бол орно л гэж бодож байгаа. Одоо ч гэсэн тийм болцоонууд хангалттай байж байгаа. Тэгээ AI бол үнэхээр одоо яг одоо том одоо шилжилт ингээд нэг давлгаа нэг интернет анх бий болсон, компьютер анх бий болсон то ялгаа байхгүй. AI гэдэг бол ерөөсөө яг тэрнтэй адилхан. Дээрээс нь бас нэг амар хоцрогдсон ч зүйл байхгүй байна. AI одоо бүгд л AI руу орж штэ бас л uncertainty маш ихтэй. Дээрээс нь нээгүүг боломжууд бас амар их байгаа байхгүй юу. Тийм учраас энэ их боломжууд дотроос одоо хэрвээ AI компани авах юм бол байгуулалт явах юм бол болцоо гарна гэж бодож байгаа. Одоо нэг анх компьютер амар өндөр кост өндөр үнэтэй байдаг гэсэн шиг одоо бас яг AI сервисүүд ч юм уу энэ бас яг нэлээд өндөр байгаа шүү дээ. Тэгээд саяны хэлсэн хэрвээ AI дээр гоё одоо компани бий болгоо гаргах юм бол хөрөнгө оруулалт нь бол бүгд AI дээр тавьсан байж байгаа шүү. Тийм үү. Тий, ягаад энэ зөвхөн технологийн компани биш. Та дээгүүр ингээл одоо захирлуудтай уулзах ч юм хөрөнгө оруулагчтай уулзахад бол бүгд одоо AI л гэж ярьж байна. Тий, бүгд одоо жишээл зөвхөн технологийн компани биш шүү дээ. Одоо юу гэдэг одоо энэ медиа компани, медиа салбар, анагаахын салбар, эрчим хүчний салбар, телекомын салбар, одоо юу гэдэг бүх салбар, хөдөө аж ахуйн салбар. Одоо ямар ч одоо та нар салбарын томоохон чуулган конференцууд болдог шүү дээ. Форум олон улсын те. Яваад очиход ерөөсөө тэр ярьж байгаа сэдв бол ерөөсөө AI ярьж байгаа шүү дээ. Яг технологийн салбарт очсон юм шиг л AI яриад байна те. Эрчим хүчний салбарт яваад очих юм бол ерөөсөө тэр ярьж байгаа сэдвийн ерөөсөө 60-70% нэ л ярьж байгаа байхгүй юу. Тийм учраас хэвлэл мэдээллийн салбар юу ч байдгийг ерөөсөө бүх салбар AI л ярьж байгаа. Энэ бол юу харуулж байна гэхээр маш том боломжийг одоо бий болгож байгаа. Ийшээ ч гэсэндээ одоо энэ бол инвесторууд бол маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Тийм учраас одоо манай энэ зах зээл дээр одоо хэрвээ тийм одоо стартапыг бий болгоод явахад бол оруулах хөрөнгө оруулагчид нь бол одоо оолын хийхэд бэлэн олон хөрөнгө оруулагч байгаа л гэж хараад байгаа тийм. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гарах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. За одоо хоёлаа тэгвэл мэдээллийн технологийн нэгдсэн холбоо гэж холбоо төрийн бас байгууллага
байгуулагдсан юм байна. Энэ нэг тань нөгөө нэг анх үүсгэн байгууллагт бас нэлээд том хувь нэмэр оруулсан хүн гэж би таны талаар мэдээлэл уншиж ирсэн. Тэгээд энэ ер нь яг яадаг холбоо юм. Тэгээд миний сонсож байгаагаар бол бас Монголын нэлээд олон салбар болгонд ер нь тэргүүлж байгаа мэдээллийн технологийн компаниуд, салбар болгоноор одоо үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн технологийн компаниудын бас нэлээд тэргүүлэх компаниуд гишүүнээр байдаг байс гэж ойлгосон. Тэгээд энэ байгууллагууд гишүүнээр байгаад ер нь юу хэлэлцдэг, юуны төлөө ер нь хамтарч хичээлтэй гэдэг тал. За мэдээллийн технологийн салбарын нэгдсэн холбоо гэж мэдээллийн технологийн нэгдсэн холбоо Meta гэдэг байгууллага үүсгэн байгуул 2 жилийн өмнө үүсгэн байгуулсан тийм. За энэ яагаад үүсгэн байгуулж чинь гэхээр мэдээллийн технологийн салбар маань одоо түрүүнд хэлсэн маш эрчтэй хөгжиж байна. Дээрээс нь манай энэ мэдээллийн технологийн салбар маань өөрөө бас нэг сонин юм босноо одоо манай засгаасаа хоцорсон явж байгаа байхгүй. Манай салбарын уул нь нэг ярьдаг шүү дээ. Хувийн хвшлэн засгаасаа төрүүлж явдаг тийм. Энэ засгийн газраас төрүүлж явдаг. Хувийн хвшлэн илүү хөгжсөн байдаг гэж яддаг. Гэт манай засаг төр маань одоо биднээсээ төрлөөр явцсан. Жишээл агентлагтаа болоод яамтаа болоод тэгээ бүр ингээд хэд хэдэн хууль гаргаад ингээд явцсан байдаг. Тэгээд одоо манай мэдээллийн технологийн салбарын маань өөрсдөө тим зохион байгуулалтанд орж амжаагүй тэгээд одоо төр засгаас гарч байгаа янз бүрийн одоо тушаал шийдвэрийн хууль журамтай заавар тэгээд ингээд салбарын зохицуул янз янзын юм гарч байхад одоо манай салбарын нь одоо нэгдээгүй учраас янз янзын талд ингээ байдаг тэгээд илүү хоцрогдох шинж чанартай. Дээрэс нь манай салбар чинь мэдээллийн технологийн салбар чинь зөвхөн програм хангамж бол биш тийм ээ. Түрүүний хэлсэн 5 чиглэлийн томоохон одоо бизнесүүдээс ингээ бүрдэж байгаа юм том салбар болчиход байдаг. Тэгээ биднээс ерөөс нэгдсэн үйл ажиллагаа байхгүй байсан юм. Тэгм учраас яг энэ салбартаа нэлээд удаан жил ажилласан хуучин одоо тийм энэ салбартаа нэлээд одоо үүрэг хариуцлага үүрж явдаг компаниуд нь бүгдээ энэ салбараа нэг санаачлаг гаргаад нэгдсэн юм холбоо бий болгоё. Тэгэхгүй салбар маань тарамдж байна, талд байна. Биднээс одоо өөрсдөө хэршгийг хамгаалах, дээрээс нь өөрсдөө салбарыг хөгжүүлэх чиглэл дөрвтэй арга хэмжээнүүд одоо хийж чадахгүй байна гэсэн байдлаар тэгээд энэ хуучны одоо удаан жил ажилласан энэ компаниудыг цуглуулж агаад бүгдээ нийлж агаад ингээ хурал хийгээд тэгээд 2 жилийн өмнө биднээс энэ юм байгуулад холбоо байгуулад тэгээ одоо нэгдсэн холбоо гэж явж байгаа. Дээрээс нь одоо бас энэ Монгол улсад бас нэгдсэн холбооны хууль гэж одоо бас батлагдах гээд явж байгаа. Хууль одоо хэрэгжих гээд явж байгаа. Тэгэхээр энэ салбар болгон ч гэсэн одоо өөрсдөө бас нэгдсэн холбоогоо байгуулаад тийшээгээ илсээд за тэгээ төр засгтайгаа ажилдаг ийм системийг бий болгож байгаа юм байна. Тэгэхээр бас тэрэнд нь бас биднээс бэлэн байх шаардлагатай. Тийм учраас энэ дээр холбоог байгуулсан. За тэгээ мэдээллийн технологи гэж байгаа учраас мэдээллийн технологид холбоотой бүхий л асуудлуудыг бүгдээ тэр холбоон дээр ярилцсан шүү дээ. Тэгээ биднээс өөрсдөө мэдээлэл хуваалцсан, мэдээллийн технологийн салбараа яаж хөгжүүлэх үү? Энэ төр засгаас одоо засагтай яаж харилцах уу? Тэ энэ одоо төр засгаас гаргаж байгаа хууль тогтоомжинд өөртөөгөө дуу хоолойг ингээ хүргэх өмнө явж исэн одоо ч хуулиуд дээр хацсангуу одоо баг оролцоо хийснээс болж одоо жишээл манад мэдээллийн технологи дэмжих тухай хууль гэдэг хууль гараад 2 жил гараад одоо хэрэгжихгүй яваад байгаа байна тийм. Уул айгүй гоо нэртэй хууль мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэдэг нэртэй хууль үүдэг. Энэ хууль бол үнэхээр яг уншаад үзэх юм бол ач холбогдлын хувьд бол асар өндөр одоо ач холбогдолтой манай салбарт гол хууль байдаг. Гэтэл энэ хуулиа биднээс одоо хэрэгжүүлээд чадахгүй явж байна тийм ээ. Тэгэхээр одоо хүртэл 3 дахь жилийн бараг үзэх явж байгаа юм хууль байна. Тэгэхээр ийшээгээ одоо биднээс орж энэ хуулинд саналаа өгөж энэ хуулийг хэрэгжүүлдэг болгоё. Энэ бодитоор энэ мэдээллийн технологийн салбарыг дэмжих гээд байна. Энэ дээр одоо бүгдээр оролцъё гэсэн тийм агуулгатай ингээ байж байна. За дээрээс нь биднээсийн одоо дотоодоо хийх ажил асар олон байж байна. Үүний миний хэлдэг те програм хангамж одоо манай програм хангамжийн үнгүүдэл гэж нэг юм байж идэв. Стандарт гэдэг зүйл байдгүй байна те. Нэг одоо би чадна гэдэг шиг манай програм хангамжийг ч одоо ингээд ямар ч стандартгүй ингээ хөгжүүлснээс болоод одоо манай хэрэглэгчдийн ирэх ашиг зөрчигдөж гин мөн түнчлээ одоо том төсөл хөтөлбөрүүд дээр хил ам тасрахгүй гараад байна тийм ээ. Тэрийг одоо үнэтэй хийлээ, хямдхан хийлээ гэх тийм. Тэрийг ч одоо хэн таслах вэ тийм. Тэрийг одоо хэн одоо тэрийг хилж өгөх вэ гэвэл одоо яг л мэрэгжлийн холбоо нь өөрөө тэрийг одоо үнэлж цэнгэнэж тэрний одоо гүйцэтгэл те бусад бүх зүйлүүд дээр нь одоо хэмжээ хязгаарын тогтоож өгдөг мэрэгжлийн одоо арга зүйн зөвлөгөө өгдөг ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу ингээд хийхэд асар олон ажил байдаг юм билээ л. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд манай салбарын түрүүний хэлсэн 5 чиглэлийн одоо компаниуд өөрсдөө нэгдэж ороод ингээд явж байгаа. Тэгээд энэ одоо
холбоонд маань бол одоо компаниуд маань эсгээс гадна холбоодууд бас хэлсэж байгаа. Манай салбар дотор ч бас болсон болов баахан холбоонууд байгаа л да. Тэгээд тэр холбоонууд мага зэгцэлж байна. Яг үйл ажиллагаа явуулдаг холбоонуудаа бас энэ нэгдсэн холбоонд элсүүлээд бүгдөө нэгдсэн одоо дуу хоолойгоо гаргаад ингээд төр зэсгтэйгээ хамтраа явж байна. Тэгээд мөн бизнесийн байгууллага, стандартын байгууллагууд, олон улсын одоо холбоодууд ингээд идэвхтэй ингээд хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэн хийх ингээд маш их ажилтнууд байд юм билээ. Тэгээд энийг хийгээ явж байгаа л гэсэн үг. Зөв. Одоо ер нь хэрэг гишүүнтэй ер нь үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо 40 гаруй гишүүнтэй болсон. Биднээс яг мэдээллийн технологийн салбарт доктортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. За тэгээ анхандаа бол 6 компани үүсгэн бий байгуулад явсан. Тэгээ одоо бол 40 гаруй болж байна. Тэгээд цаашдаа бас манай гишүүдийн тоо улам нэмэгдээ явж байгаа. Бидний мэдих нөгөө нэг компаниудаас дурдвал одоо за тэгээд түрүүний хэлсэн хууччул байж энэ да. Манай хууччул анх одоо мэдээллийн технологийн салбарт програм хангамжийн чиглэлээр анх үүсгэн бий байгуулж байсан интерактив компани байж. Интерактив маань 2 интерактив байдаг. Тэгээ хоёул интерактив компаниуд маань дэмжиж болсон. Grab City гэдэг одоо байж байна. За тэгээ одоо сүүлд мэдэх унаа компаниудаас гэх юм бол одоо Gэргэ Systems байж байна. Intel Mind байж байна. За On Time, за Astvision гэх тэ. Одоо манай мэдээллийн технологи одоо Summit компани байж байна. IT Zone одоо ингээд яг одоо салбартаа тэргүүлэгч компаниуд ингээд нэгдээ явж байна. Олон компаниуд бас одоо орж ирсэн л дээ залуучууд. Тэгээд сүүлийн үед бас залуу захирлуу залуучууд орж ирээд энэ холбоогоо бас нэлийн хүчтэй болгоод үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмээд ингээд одоо олон чиглэлээр ингээд үйл ажиллагаа явуулаад эхэл үр дүнгууд нь гараад эхэлсэн те салбар дээр одоо янз бүрийн асуудал тулгымцсан асуудлыг одоо биднээс холбоогоор сая хэд хэдэн асуудлыг шийдвэрлсэн те үр дүнгууд гарч ийн. Тэгээд манай залуучууд маань компаниуд маань захаас нь одоо ойлгоод UB Cab гэдэг ингээд оролцоо те ингээд энэ компаниуд маань илүү их санаачлагтай болж эхэлж байна л да. Одоо яг 2 дахь жилдээ дөнгөж биднээс бас явж байгаа боловч одоо хийж их ажил нь одоо асар их байдаг юм байна. Энэ ажил маань бол өөрөө бас сайн дурын ажил шүү дээ те. Волонтеризм гэж ярьдаг те. Сайн дураар цалин хөлсгөх. Гэхдээ биднээс бол одоо гишүүдийн татвар болон одоо дэмжлэгтэйгээр биднээс өөрсдийн гэсэн оффистаа IT парк дээр оффистаа бас ажлын албан одоо 3 4 хүнтэй байнгын 4 хүнтэй болоод ажиллаж чинь. Тэгээд ингээд олон байгууллагуудтай хамтын ажиллагаануудыг хийлээ. Төр засгийн олон байгуул одоо жишээл байгуулагчны яам, за дээрээс нь эдийн засгийн хөгжлийн яам ч гэдэг юм уу, төрийн хянан шалгах газар одоо тий олон одоо байгууллагуудад бидээс MOU зурж хамтын ажиллагаагаа хийж ер нь бол мэдээллийн технологи ерөөсөө олон салбартаа уулзахад бол ингээд мэдээллийн технологийн салбарт одоо бүгд л чухал дээр тавьсан те. Манайд одоо ийм асуудлууд байна, тийм асуудлууд ингээд бүгд л тийм зовлонтой. Тэгэхээр энэ одоо нийтлэг одоо энэ одоо асуудлуудыг барьж яваад нэг нэгээр нь одоо шийдвэрлэх, хамтдаа суугаад одоо бас салбарынхаа одоо хөгжил хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй бас ийм. Гэхдээ бол одоо өөрийнхөө нэг бизнесийн цагаасаа гаргаж байгаа шүү дээ чинь те. Волонтеризм ажиллаа хийгээд ингээд салбараа ингээд хөгжүүлээд энэ нь бол одоо зөвхөн одоо манай салбарын асуудал биш юм л да те. Биднээс мэдээллийн технологи салбар гэдэг нь улс их оронд хэрэгтэй юм байж байгаа. Бид ингээд салбараа сайн хөгжүүлвэл манай улсын хөгжилд тэр хэмжээгээр л том хувь нэмэр оруулна шүү дээ те. Тэгээд ингээд энд чи стартап болон одоо бусад бүхий л одоо салбарын одоо хүмүүстэй хамааралтай ийм зүйл байж байгаа. Тэгэхээр одоо бүгдээр нэг цонхоор асуудлаа ярьдаг, шийддэг те. Ингээд асуудлууд доторх асуудлаа ингээд олон талд одоо үйл ажиллагааг ингээд явуулах ийм бол ач холбогдолтой ийм ажлууд л байх гэж бодоод үзээд байгаа тийм. Түрүүн та нэг хэлсэн мэдээллийн технологи гэж нэг бас одоо үг байна. Тэрийг яг мэдээллийн технологийн салбарынх нь өөрсдөө бас яг юу гэж тодорхойлдیں۔ Мэдээллийн технологийн үйлдвэрлэл гэдэг та бас түрүүнд дурдсан. Тэнгүүд энэ дээр чинь бас нэг юм маргаан заргаа явдаг ш хоорондоо нэг зээлийн апик яг мэдээллийн технологийн үйлдвэрлэл гэж бодох юм уу үгүй юм уу эсвэл тэр суглаа муглааны апич одоо юу гэж бодох юм бодох юм тэр одоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлд орох юм уу энэ төр гэл те. Энэ ойлголтуудаа ер нь манай яг салбарынхан маань яг юу гэж тодорхойлдیں۔ Яг зөв их гоё асуулт байна л да. Тэгээ яг биднээс энэ төрийн бас байгууллага байгуулчаа. За тэгээд төр засгтайгаа ажиллаад эхэлж байгаа ш нэг яам амтаа ажилладаг. Харамсалтай мэдээллийн технологийн салбар чиний асуултанд хариулт байхгүйсэн тэнд бол те мэдээллийн технологийн салбараа тодорхойлж чадаагүй. Энээсээ болоо бөө маргаан гарцсан байсан. Тэрийг одоо яг энэ асуултанд чи хариулахын тулд бид сууж байгаа байхгүй. Тийм тэгээ биднээс бол одоо яг мэдээллийн технологийн салбарыг олон одоо газар тий одоо глобал тодорхойл дефинишнүүд зөндөө олон байгаа л та. Одоо Gartner, IDC гэдэг манай мэдээллийн технологийн салбарын тоо статистик болон одоо энэ
бүх одоо салбарын одоо динамик те бизнесийн ангиллыг одоо тогтоодог дээрээс нэг зүүнцний байгууллагаас гаргасан бүх бизнесийн ангиллууд байж гин. За дэлхийн эдийн засгийн форум гэдэг юм. Энүүгээр мэдээллийн технологийн салбарыг маш тодорхой гаргаад тавьсан байж байгаа те. Мэдээллийн технологийн салбарын үйлдвэрлэл гэж одоо үзэж байгаа. Тэгээ үйлдвэрлэл гэдэг хэцэн байж байгаа. Манай үйлдвэрлэлийн хууль дээр бас асуудал гарсан те. Тэр дотор ягаад үйлдвэрлэлийн салбар гэдэг зөвхөн софтверыг ойлгоцсон байж байгаа те. Зөвхөн софтверыг програмыг хангамж бичиж байгааг одоо мэдээллийн технологийн үйлдвэрлэл гэдэг ингээд утсан те. Тэгэхээр манайх уул нь бол нэр нь бол мэдээллийн технологийн үйлдвэрлэгээ нэрлэгдсэн. Гэхдээ яг хуулийн үйлчлэлийг харахад зөвхөн софтверийн одоо чиглэлээр. Ер нь бол софтверийн програм хангамж ер нь бол бичээ гаргаж байгаа нь бол өөрөө бол олон улсын нэршил нь бол үйлдвэрлэлдээ ордог юм л да. Энэ нь бол үйлчлэгээнд ордог байхгүй. Ер нь бол бизнесийн автоматжуулалт те. Одоо процессыг автоматжуулдаг байгаа одоо жишээлбэл үйлчлэгээний чиглэл рүү ордог ч гэдэм юм олон маргаанууд бий л дээ. Одоо жишээлбэл маш чухал одоо нэг асуудал яригдж байгаа виртуал бүс гэж яригдж байгаа. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлд дэмжих тухай хуулийн журам гэж үүдэг. Тэр журам дээр бол виртуал бүс гэж байгаа. Хэрвээ тэр виртуал бүсэд бол мэдээллийн технологийн компаниуд бол орох ёстой үйлдвэрлэл явуулж байгаа. Компаниуд орох ёстой үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл тэр виртуал бүст орсноор бол маш их олон давуу талыг эдэлнэ гэж байгаа шүү дээ. Ер нь бол одоо нэг олон татваруудаас чөлөөлөгдөх байхгүй юу? Гайл, нөөд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар энэ бол парадайс тийм үү? Одоо энэ бол одоо ийм одоо чиглэлийн одоо засаг төрөөс үйл ажиллагаа явуулдаг олон улс биш үү те хамгийн наацхийн жишээд түрүүний чиний ярьдаг Казахстан, Узбекистан, Кыргызстан одоо энэ ч яг ингээд мэдээллийн технологийн салбаруудыг бодлоготой төлөвлөсгөөс нь ингээд дэмжиж явуулсан Сингапур, Орос, Хятад бүгд шүү дээ. Тэр нь яг мэдээллийн технологийн салбар одоо стратегийн шинж чанартай болчлоо шүү дээ. Ялангуяа AI гарснаас хойш те. Тэгэхээр одоо биднээс энэ одоо салбараа тодорхойлох нь нэгдүгээр чухал байсан. Тэгээ биднээс тодорхойлоод өгсөн. Энэ за мэдээллийн технологийн салбар гэдэг чинь яг ийм байдаг юм шүү гэдэг. Дөнгөж сая OpenTech гэдэг хангамжид дахин болоод өнгөрлөө тийм ээ. Тэгэхээр OpenTech-тэй гэсэндээ бас манай салбарынх нь одоо бас хоёр төмөл ойлгогдоо залуучууд манаас яг мэдээллийн технологийн салбар юу вэ гэдгээс сайн гүйцэд ойлгоогүй хүмүүс байна л л дээ. Тэгэхээр энийг бол мета холбооноос ирж удаас авч болно. Гишүүнээр хэлснээрээ одоо энэ ч оролцож болно гэж байгаа. Ер нь бол одоо зарим нэгэн банкч одоо биднээс мэдээллийн технологийн компани тэгээд яриад явуулчихлаа байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо биднээс тэр нэг виртуал бүс рүү банкаа оруулахгүй гэдэг тийм. Тэгэхээр банк бол яг мэдээллийн технологи дээр явдаг нь yes үнэн тийм. Гэхдээ дээрээс нь баах нэг апууд биш тийм. Зэлийн апууд байж гин тийм. Эднээс бол яг мэдээллийн технологийн одоо технологитой суурилж явагдаж байгаа бол мөн. Гэхдээ тэд бол одоо яаж байгаа вэ гэхээр лиценз нь болохоор санхүүгийн зохицуулах ороо болон Монгол банкнаас авдаг. Эн чинь бол цэвэр одоо санхүүгийн үйлчлэгээ явагдаж байгаа байхгүй. Харин тэрний софтвер програм хангамжийг үйлдвэрлэж өгсөн, хийж өгсөн, хийж зохион байгуул хийж өгсөн софтвер компани бол мэдээллийн технологийн салбарт орно. Жишээлбэл тийм ээ. Яг тэн дээр явуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн компани бол орохгүй маач гэдэг юм уу. Энийг зааг ялгааг нь бүгдийг гаргаад өгчихсөн байж байгаа. Энэ бол одоо олон улсын нэршлиг байд юм байлээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан кодчлол байгаа. Энэ кодчлыг бол одоо манай улс авч явдаг. Тэгэхээр энэ кодчлыг биднээс гаргаад тодорхойлоод бүгднийг одоо яам хамгийн газар нөгөө нэг хууль дүрм зохицоогоод байгаа хүмүүс руу өгсөн байж байгаа. Тэгээ одоо иймэрхүү наад захын ийм асуудлуудыг шийдэх зөндөө олон асуудал байсан. Тэгээ энийг одоо бүгднийг одоо нэг тийш нь гаргаа шийдээд бичиг сажиг юм гаргаад ингээд явуулаад маргаан юм үүдээ явуулаад явж байгаа. Гэхдээ харамслаа нөгөөх нь маань одоо бас яг ингээд боддоор яг амьдрал дээр хийгдсэн зүйл байхгүй байна л да. Одоо ингээд цаас нэр яваад дүрм журмын өөрчлөлтөнд оруулаад тэгээд яах вэ ийхүү гэдэг юмнууд яваад байна. Гэхдээ биднээс холбооны зүгээс бол яасан яг тодорхой ялгаа зааг нь гаргаад ингэж явах юм шүү гэдэг бүх recommendation болоо бүх юм гаргаад өгсөн байж байгаа л гэсэн үг. Манай салбарын бас энэ тэр бас ойлгож байна. Таны түрүүний хэлсэн нөө тэгж тодорхойлохгүй болоо түрүүний тэр виртуал бүсийн давуу тал малыг чи яг хийн эзэмших гэдэг дээрээ тэр нэг нарийн заагууд нэг гаргаж ирэх бол яг хэцүү юм. Тийм. Тэгээ хамгийн гол нь энэ мэдээллийн технологийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань хамгийн гол нь тэр юугээ энэ түрүүнд заасан 5 категори гэж шүү дээ. 5 категори болон кодчлол бүхий одоо үйл ажиллагаа явуулаад яг тэрүүгээр орлого болоод тэгээд ажлын байрыг бий болгоод хүмүүстээ цалингаа өгөөд явж байгаа team компаниуд тогтоох юм. Тэгэхгүй бол одоо тэр виртуал бүс рүү чи одоо хэн дуртай нь орно гэж дайрчиж байгаа. Зарим компани баг миний сонссноор
юу гэдгийг чи баг барилгын компани шахуу юм коучтой өөрчлөнгүүтлээ мэдээллийн технологи компани болонгуутлаа баг тэр виртуал бус орох гэдэг нь гэж штэ. Хэрвээ тийш орох юм бол асар өндөр одоо хөнгөлт идлээ штэ. Тэгэхээр тэрний одоо шалгуур зүйлүүдийг хэн гаргах юм бэ? Нүүн засаг тур гаргах юм бол бас засаг тур чинь яадаг үлээ та нар мэдж байгаа штэ. Ямар одоо яриа явагддаг үлээ те. Тэр юм асуудал руу орчихно. Нугулаа гарна. Тэр амар заварсан юм байна. Тийм. Тэгэхээр тэрийг одоо хэн тогтоох уу гэхлээр энэ төрийн бас байгууллага нь өөрсдөө нэг нэгийг хяндаг хүмүүс байхгүй. Бид нүс нэг талаасаа хамтаад ажиллаж байгаа бол нөгөө талаас дандаа өөрчлөгчсөн сууж байгаа шүү дээ. Хамгийн сайн хяналт нэг нэгэндээ тогтоох хүмүүс чинь биднээс байхгүй те. Мэдээллийн технологийн ямар компани байдаг вэ гэдгийг биднээс хамгийн сайн мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэднүүсийн орж байгаа орлого, үйлчлэгээний төрөл те бүгдийг мэдж байгаа. Тийм учраас энэ холбооч нэг өөрсдөө дотоодоо маш сайн хянан дээрээс нь олон улсын стандарт яг мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс чинь өөрсдөө мэрэгжлийн юм одоо мэдэн шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бол биднээс ингэж гаргаж өгч явнаа гэсэн ийм л зарчимтай. Одоо за хэрвээ метод гишүүнээр орох гэвэл та яг ямар ер нь метод одоо яг ямар тусалцаа дэмжлэг ч юм уу те яг ийм байгууллагууд бас үнэхээр хэрэгтэй байна. Ингүүл дээр бид нар илүү арай синержи үүсгэх илүү хүчтэй явах гээд байна. Тэгээд энэ жилийн ер нь гоол зорилго нь ер нь бол манай холбооны хувьд бол яг ийм байна гэдгийг гоё тайлбарлал. Тэгээ холбоо бол хамгийн гол хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа те түрүүнд хэлсэн нэгдүгээр салбараа одоо биднээс маш тодорхой болгоо те салбарынхаа одоо зорилго чиглэлийг биднээс гаргаж штэ. Тэгэхээр манай салбарт ажиллаж байгаа хүн бол одоо уул нь холбоондоо ороод энэ салбар дотор юу болж байна те энэ гэдгийг бол маш сайн мэдээлэлтэй болно л гэсэн үг. Одоо ялангуяа одоо шинэ түнд байгуулагдж байгаа IT-ийн компани гэдэг юм ийм компаниуд бол одоо энэ өөрсдөө тэгэл хөрөхдөө бор зүрхээр үзээд л яваад байдаг. Тэгээд таньдаг төрийн өндрөг олоод яаж ийн гэлээ. Энэ бол одоо салбар дотор одоо юу болж байгаа гэдэг хамгийн том одоо асуудлыг холбооны гишүүн болсноор мэдэх хэрэгтэй. Тэ энэ салбар дотор ч маш их юм болдго юм гэдэг. Зарим шинээр одоо орж ирсэн гишүүн чинь гайхдаг байхгүй чи ямар их асуудал байд юм бэ те. Айгүй олон асуудлын тойроод яваад байсан юм. Эсвэл мэдээлэлээс дандаа хол яваад байсан юм байна. Тэгээд сүүлд нь сонсдог байсан юм байна. Ийм олон одоо хөнгөлөлт юм байдаг юм уу те? Ямар сони юм те? Ингээд байдаг юм уу? За дээрэс нь одоо энэ салбар дотор чи одоо энэ мэдээллийн шин чанартай бол асар олон хөрөнгө оруулалтын шин чанартай боловсон хүчний шин чанартай те. Ингээд асар олон мэдээлүүд ингээд явж байгаа шүү дээ. Тэр шигээ аксес хийгээд энэ салбар доторх асуудлуудыг шийдэх юм. Тийм учраас биднээс энэ салбарын одоо мэдээллийг нэгдсэн бааз үүсгээд те энийг бол одоо яг салбарын гишүүдтэй маш сайн мэдээлэх нэг чухал. Тэгээ ийшээ орж ирсэн манай салбарын компаниуд бол маш их мэдээлэлтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт энэ одоо манай нийгэмтэйгээ зохицож ажиллах юм асар их нийгэм дотор манай засгийн газар байгаа шүү дээ. Засгийн газартайгаа биднээс яаж ажиллах вэ гэдэг ийм ажлууд нэлээд хийгддэг байхгүй. Тэгэхээр засгийн төрөний хэлсэн хуулиуд байж, засгийн газар хуулиуд байж, дүрм байж, журам янз янз. Жишээлбэл одоо стартапын хувьд одоо сандбоксын хууль мөлгөө байдаг байхгүй тий. Тэрийг мэдэхгүй явж байгаа. Тэгэхээр сандбоксын хууль гэж байж гин. Төр засгаас одоо шил акселерейшн одоо санхүүжилтийн програмууд явдаг гэдэг байж гин. Тэр минийгээ одоо ороод мэдчих жишээтэй тий. Тэгэхээр энэ төрлийн зүйлүүдийг ингээд нийгэмтэйгээ харилцах айгүй чухал байж байгаа байхгүй тий. Тэгээд мэдээж бизнесийн харилцаа гэдэг шиг асуудал бас их асуудууд үүж байна. Манайд ямар одоо статистик тоонууд, бизнесийн тоонууд, борлуулалт одоо хардвер, софтверийн борлуулалтууд яадгийг, ямар боломж байдгийг, бизнесийн ямар боломж байдгийг гэдгийг бас орж харж байгаа. Зээлээ бас амар сайн. Тийм, зах зээлээ сайн ойлгох хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрээс нь салбар хоорондын нэтворкинг маш чухал үдин те нэг нэгнээс суралцах шаардлагатай. Одоо бид тэгэл өөрсдийн дугуй зохиох бол хүн болгоныг яриад яваад байх шаардлага байхгүй. Тэгээ үжээ зохиосон дугуйг өөрсдөө зохиох гэдэг шаардлага байхгүй. Салбар дотор мэдээлэл шеэрэн болж энэ танад энэ байсан юм уу? Би наад чинь хийх гээд тэ үйл тамаа үцээ явж исэн бол танахаас авчи. Эндээс энэ компонент авчи. Энэ бол тэгээд интеграшн хийхэд бүрэн болцоо байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд манай нэг дутагдал монголчуудын дутагдал байна шүү дээ. Хамтарч ирээсээ чаддаг үү те. Тэр нэг дөрөв төчлөө тэнд бол 7-8 ATM машин байдаг юм шүү дээ. Тэрнээс агуулаад те. 7-8 ATM машинаар бид яах вэ те. Хамтын ажиллагаа байхгүйгээс болж байгаа байхгүй. Тэгээд биднээс айгүй олон одоо жишээлбэл ялангуяа софтверийн салбарт бол одоо айгүй олон тийм аппликейшн tools те. Энэ зүйлүүдийг бол хоорондоо мэдээлэл солилцож биднээс чадаад хийж чадах юм бол асар олон зардлыг хэмнэх те. Дээрээс нэнээсээ суралцах ийм олон бололцоо зөндөө байгаа байхгүй юу. Nice. Окей. За ойлынгийн подкаст ер нь нэлээд төгсгөлийн шат руу гарч ин. Тэгээд гоё ирээдүйтэй холбоотой юм зүгээр танаас асууя гэж байна. Та яг энэ салбарт угаасаа айгүй холбоотой байна. За AI бол одоо ер нь угаасаа яг энэ
та түрүү хэлсэн хайп нь байх нь угаасаа next 10 жилийн топик байх нь угаасаа тодорхой болчлоо. Монголын хөрөнгө оруулагч томоохон компани захиалууд хүртэл ер нь ойлгож байна гэх. Ер нь одоо томоохон компаниудаасаа эхлээд ер нь өөрчлөгдөж эхлэх бах. Тэр нөгөө нэг хүмүүсийн нэг айдаг зүйл байгаа шүү дээ. Энэ технологийн шинжилэлт ороод эхлэхээр ажилгүйд л ер нь жоох ихснэ энэ төр гээл те. Тэрэн дээр ер нь манай томоохон компаниудын удирдлагууд ч юм уу таны хувьд бас ямар хөө байр суурьтай байдгийг одоо энэ ер нь AI-ийн импактаас болж том компаниуд Монголын том компаниуд ер нь яаж өөрчлөгдөх вэ? За энэ яг одоо биднес AI-г бодвол бүр ярихгүй юм байхгүй те. Яг мэдээж төрүүлж явж байгаа хүмүүсээ бид сонсох хэрэгтэй байдаг тийм ээ. За ямар ч байсан манай улс төрчнөр бол болон одоо зарим нэгэн бизнес хүмүүс одоо AI-г бол гамгүй ярьж байгаа шүү дээ те. Яг Монголын хувьд бол AI одоо дөнгөж л эхлэж байна. Тий AI гэдэг их ярьж байгаа. Яг AI-г яг үндсэн утгаар нь хэрэгжилж байгаа газар маш цөөхөн байна. Маш цөөхөн. Ганц хоёр use case дээр бол явж байгаа байх. Гэхдээ бол яг AI-г бол одоо нэлээд сериусны утгаар нь харах хэрэгтэй л гэж харж байгаа. AI яагаад ийм болоод байна гэхээр одоо жишээлбэл Nvidia компани яагаад ийм аминтай болчиход байна те. Nvidia яг GPU одоо тэр технологи хийсэн компани яагаад ийм амар өмтэй болж байна. Яагаад тэднээс мөнгө төрөг ийшээ уурсаад байна. Бусад одоо чипний компаниуд бас яач вэ те одоо бүр хомсд ороо те. Тэгэхээр тэндээс зүгээр ингээд харахад бол мөн одоо бусад энэ тентхийн томоохон конференц те технологийн одоо конференц ингээд юм яриад сонсож байгаа. Одоо юу болж байна гэхээр AI-г одоохондоо бол жоохон фильтртэй ойлгох хэрэгтэй гэж байхгүй те. Тэгэхгүй бол одоо хитрхи юм хайптаа хитрхи их одоо тийм баблтаа явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ AI-г яг өнөөдрийн байдлаар яаж ашиглаж байгаа вэ? Нэгдүгээр засгийн газар маш их хөөрөгдөж байгаа гэж үзэж байгаа тийм үү? Засгийн газар. За ягаад засгийн газар хөөрөгдөд тэр худалдаа авалтууд амар байгаа шүү дээ. Антрофик гэдэг мэддэг баг тийм. Манай залуу шүү те. Одоо Америкийн засгийн газар аваад тэр яаж юм гэхээр асар их стратегийн түвшинд засгийн газрууд хараад тийшээгээ маш их мөнгө хийж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр AI одоо хийхээс арга байхгүй. Ягаад гэвэл үндэсний аюулгүй байдалтай холбогдно. Яг жишээлбэл тухайн улсад өөрийн гэсэн ой санамжтай байх хэрэгтэй тийм үү. Одоо зөвхөн Яванда бол одоо хэдэн жилийн дараа ч гэдэг нь улсууд хоорондоо нэг мундаг улс төрчийн юугээр үзмжээр явахгүй байх нь шүү дээ тийм үү. Ямар нэгэн эсгүй бол нэг ухаан тууны юм явахгүй. Юугээр явах вэ гэхээр үндэсний ой санамж гэдэг зүйлээр явах гэдэг байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр би бол гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр үндэсний ой санамжийг бий болгохгүй тийшээгээ асар их юм явж байгаа гэж ойлгож байгаа. Тийшээгээ асар их хөрөнгө орж байгаа гэсэн. Мөнгө орж байгаа гэсэн. Тэгээ захиалгууд тийшээ их явж байгаа гэсэн үг тийм. Нэг юм том. Хоёрдугаар том давалгаа нь болохоор энэ том корпорацууд байгаа тийм. Том корпорацууд компаниуд байж байгаа. Одоо ингээд үйлдэл яваа Samsung гэдэг компани жишээ аваад үзье л дээ. Samsung-ийн хувьд бол одоо жишээлбэл цаашдаа одоо энэ тэсэж одоо тий түрүүн хэлсэн ш яаж тесээд байна гэдэг. Тэрэн шиг ингээд урт хугацаанд амжилтаа явъя гэвэл AI нэвтрүүлэхээс өөр арга байхгүй болно гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо юу гэдэг түрүүний хэлдэг шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргая гэж байгаа тохиолдолд жишээлбэл AI гаргахаас аргагүй болж хэлж байгаа байхгүй одоо бол тий одоо хүн гаргадаг цаг чинь их арга зурх гээд ш. Тийм учраас маш сайн AI гаргаад AI бол мэдээж хүн файн дүнийг тийшээ. Тийм учраас энэ одоо ирээдүйн технологийн хоцрогдлоос хоцрохгүй тулд том компаниуд асар их яаж юм төлөө GPU худалдаж авч байна. Өөр нэгсэн AI farm-ууд бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бол одоо асар их хөрөнгө оруулалт авч байгаа. Тэгэхээр энэ том захиалгууд өөрсдөө нийлээд одоо нэг Nvidia тий том тэнгууд одоо яаж ихээр мань бид нь хоцорж шүү дээ тий бидээс хоцорж байна тий. Одоо бидээс AI хийнэ гэхэлэр одоо нэг GPU аваад AI хийж гэхлээрс болохгүй байгаа шүү дээ. Тэр чинь бүр одоо бүр мега тий мега бүр хайпер том одоо фармууд бий болгоод тэднээс бол өнөөдөр тасаал болгох л шүү дээ. Тэгэхээр биднээс бол энэ бол оцогдчиход байна шүү дээ. Тийм нэлийн оцогдсон байж байна. Одоо ингээд бүх юм яг хийгээд эхлэхлээр биднээс яах юм болж байна те гайхаж байгаа байхгүй үнсний аюулгүй байдал бүх юм цаанаа шийдэгдсэн бодцсон юм дэр биднээс одоо үлдэх гээд байна. Тэр талд нь нөгөө талд нь та нөгөө тоглох боломж юу Монголд байгаа гэж та ер нь зүгээр харж ирсэн одоо жишээлбэл та түр ингээд нэг үйлдвэрлэл ч юм уу эсвэл эрчим хүч тал дээр амар хэм demand одоо AI юугаар үүссэн байна. Монголд илүү эсвэл эрт суур амьсгалтай серверүүд ч юм уу том дата төвүүд бариул илүү бас үр дүнтэй ч юм уу те. Тэр талаар нь ер нь судалж ирсэн. Монголд ер нь тийм нөөц нь ер нь байгаа. Тэгээ одоо ер нь бол яг тэр тал дээр нь харах гэдэг байхгүй биднээс дахиад нөгөө хэрэглэгч болох гэдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо бидээс тэр өндөр хөгжилтэй AI-уудын боол болох гэдэг байгаа байхгүй да. Үндсэндээ бидээс боол болно те. Яа хүсэн үсээгүй тийм л байдалд орно. Гэхдээ бидээс энэ том хайп дээр одоо орох болцоо байгаагүй л байгаа байхгүй. Тэгээ Монгол улсын хувьд бол эрчим хүчний
асар их нөөцтэй ус угаа шүү дээ. Бид бас асар их нөөцтэй. Дээрээс нь одоо урд төршөө ярил л да. Хойд төршөө боли. Урд төршийн хувьд бол одоо асар их тэр AI хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа. Ийм одоо ус угаа байхгүй. Тэгэхээр биднээс бол одоо түрүүний хилдэг нэ хайп дотор тэр дата центр те дата центр болон эрчим хүчний энэ салбартаа нэлээд сериусны бүр ингээд төсөлсгээс бодлого гаргаад гэх юм уу хөрөнгө оруулалтад чиглүүлээд энэ тал дээр хөдөлсөн хөдөлмөр байна. Манайх тэгээ энийг ингэх юм л да. Тэгээд яг ингээд ийм болцоо байна гэж ярьсан боловч нэг улс төрийн агуулгаач гэдэг юм уу нэг оноо авах чиглэлч гэдэг юм нэг хүмүүс гарч иж нэг гоё юм уриал лоозн ярьсан болчоод өгчөөд байгаа. Яг бодитоор бол байгаа байхгүй юу. Биднес бол одоо маш их хэмжээний одоо эрчим хүчийг одоо үйлдвэрлэх хэрэгтэй. Ер нь бол эрчим хүчний хомсдолд орж эхэлж байгаа. Сүүлд яриад шүү хүмүүс чинь те хүмүүс цалингаа бол эрчим хүчээр авнаа. Тэ 50-аа гэл ингэж нэг сая дээрээс нь хятад бол одоо бүр яалаа шүү дээ. Их сургуулийн програмд өөрчлөлт оруулж шүү дээ сая те одоо энэ ангиудыг одоо боллоо гэж байгаа байхгүй юу те ийм юм ангиудаар сурахгүй их сургуулиудаас яаж байгаа гэхээр яа оролцож байна те маш олон төрлийн мэрэгжлүүд одоо үнцэндээ байхгүй болж эхэлж шүү дээ. Маш олон төрлийн мэрэгжлүүд тэгээд тэрийгээ бүр сургуулийн програмаас хасч эхэлж байгаа байхгүй юу. Тийм урагшаага явцсан байж гэн те. Тэгэхээр тэр бол нэг талаасаа энэ бол одоо тийм ажилгүйд явна гэхээсээ илүү зүгээр трансформашн хийж гин гэж үзэж байгаа байхгүй тий. Одоо шин мэрэгчлүүд дахиад дагаад үүсэж байгаа шүү дээ. Маш олон төрлийн тий. Одоо AI одоо жишээл compliance хийдэг хүн ч үт юм уу тий. Янз янзын маш олон дата соорлогч одоо нэг бараа соорлогч гэдэг шиг тий. Дата соорлогч тий. Ингээд айгүй олон төрлийн одоо мэрэгчлүүд дагаа үүсэж байгаа л да. Тийшээгаа ингээд шилжээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо биднээсийн хувьд бол AI дээр бол нэлээд сериусны одоо юу гаргаж байгаа. Метагийн зүгээс ч гэсэн зөвлөмжүүд бас гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бидээс хаана нь явах уу гэдгээ маш тодорхой томьёолж явахгүй бол бидээс аль хэдийн хоног хоцроод явчихлаа. Тийм учраас бидээс энийг зүгээр нэг ийм модны үг биш ээ. Энэ бол одоо бидээс айгүй ноцтой шүү тий ноцтой байдал төрөж шүү биднээсийг. Тийм учраас энэ ялуу бидээс хаана яаж орох уу гэдгээ их бодолтойгоор одоо хөгжүүлж явахгүй болохгүй шүү гэсэн юм санааг хэлээд байгаа. Тэгээ түрүүний нэг үндэсний ай самж гэдэг шиг сүлдээ баг миний үзэл бодол гэдэг нь өөр нэг тийм чухал биш болох гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө AI нь баг нөгөө ертөнцийн суурьас нь эхлээд бодоод хамгийн зөв хариу нийнэ гаргаж ирж яхад миний тэнд нэг тэр барууны үзэл зүүнний үзэл нэрнийхин таваатай болчиход шүү дээ баг. Тэгээд ер нь та тэгвэл одоо яг метагийн мэдээллийн технологийн салбар яг одоо ингээл яг түрүүний хэлсэн энэ хоёр тодорхойлохоос эхлээл ингээл Монгол одоо явж байна. Одоо яг энэ AI дээр хоцорчихгүй юмсан ингээл бодлого гаргаад тодорхойлолтууд зохицуултуудыг нь хийгээд компаниудтайгаа хоорондоос ярилцаад зохион байгуулалтанд ороо явж байгаа гэж байна. 2030 он гэхэд та энэ Монголын IT салбарыг нэг ямар болчихсоо гэж бодож байна. 30 он гэдэг чинь одоо ойрхон байна шүү дээ тий. Яг IT салбар маань ийм нэг онцлогтой салбар, зохицуултгүй салбар байхгүй. Тэшүүл телеком гэхэд одоо лицензтэй шимдэ зохицуулттай салбар. IT-ийн салбар бол зохицуултгүй салбар. Ер нь бол зохицуултгүй салбар байгаасаа л гэж үсэж байгаа. Би бол зохицуултгүй яг илүү их органик тийм чөлөөтэй угаасаа энэ чинь IT-гаар юу ч хийж магадгүй юм салбар байгаа. Тийм учраас миний бодол бол одоо яг мета талаас аваад үзэх юм бол IT-гийнхаа одоо яг ингээд хөгжүүлэхэд те одоо энэ хөрс суурь экосистемийг маш сайн бүрдүүлээд гэж бодож байгаа гэсэн үг тийм экосистем бүрдүүл яг одоо юу гэдэг олон улсын чанараар арай мэрэгжлийн төвшөнд одоо бид нар ч ямар ч тийм мэрэгжлийн буустай ингээд нэг жанглын хуулиар явж штэ тэгэхээр тийм биш тийм хэрвээ бид нарс ингэж хөгжих юм бол яах вэ тийм ямар дүрмтэй байх юм бэ дүрмээ тодорхой болгоё гэж аахгүй ойлгомжтой болгоё дүрмээ тэгээд тоглоомынхаа дүрмийг ойлгомжтой болгоё экосистемээ тодорхойлъё те хөрөнгө оруулагч нь яг хэн байх юм бэ те одоо хин хөрөнгө оруулж болох юм хин одоо энэ компанид үйл ажиллагаа явуулах юм хин ажиллах юм тэр ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг тэрний одоо цалин хөлс стандарт юунууд нь юу байх юм те тэгээд ийм ур чадвар нь юу байх юм ингээд энэ экосистемийг маш сайн бүрдүүлж өгье гэж мета талаас харж байгаа. Хэрвээ экосистем бүрдүүлэх юм бол би түрүүний хэлсэн манай салбар ч өөрөө органик салбар байхгүй юу. Тийм учраас органикаараа эн чинь тэ гоё ингээд хөрсөн дээр тэ юм дээр чинь гоё ургамал гоё ургаад явдаг тэ. Тэгэхээр энэ тал дээр нь л мета нэлээд сайн ажиллана гэж үзэж байгаа. За яг бизнесийн компаниудын хувьд бол одоо нөгөө бүгд л одоо энэ юу лугаа татагдаад орчиж байгаа тийм AI лугаа татагдаад орчиж шít. Тэгэхээр AI одоо манай салбар ч гэсэндээ одоо нэг салбар одоо бас өөх гээд нь шүү дээ. AI-с болоо тийм манай софтверийн салбар тэр чигээрээ байхгүй болох гэдэг шүү дээ. Тэр дотор чи одоо түрүүний байхгүй болгон гэсэн мэрэгжил дотор чинь software developer гэдэг юм байхгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө software developer байхгүй болгол үйлдвэрлэхийн явуул гэхэлэр
AI явуулаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг манай үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд AI-ийг дэмжигдээд тий яах юм бүүм болж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд энэ динамикууд чинь амар явж байгаа. Ер нь бол гэхдээ definitely бол AI илүү чиглэсэн hardware ч юм уу, software ч юм уу, security ч юм уу бүгд AI-тэй холбогдож байгаа. Одоо түрүүний хэлсэн 5 салбарын маань hardware нь тий AI илүү бүгд явчлаа. Бүгд GPU based болчлоо. Одоо энэ гар утас энэ чи бүгд одоо юутэй болчихж байгаа тий терминал болоод AI өөрөөсөө edge болоо явчихж байгаа гэсэн үг. За тэнгуут технологийн шин дараагийн security чинь бол ерөөсөө AI-ийн security л хийх болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр AI-ийн security мэрэгжилтэнгүүд яаж бэлтгэв? Тийшээгээ яаж ур чадвар нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг том салбар дата чинь тэр чигээрээ тий. Тэгэхээр одоо сая өгөгдлийн тухай хуулийг бидүүс ярилцаа сууж ин тий. Тэгэхээр өгөгдлийн тухай хуулиа бидүүс яг энэ AI чиглэсэн энэ одоо compliance чиглэсэн байдлаар энэ өгөгдлийн тухай хуулиа гаргахгүй болохгүй байна тий. Hardware дээр ихэл data center гэдэг яаж шүү дээ. Data center-ыг бидүүс яг ингээд энэ AI чиглүүлсэн data center руу орхоос арга байхгүй ч гэдэг юм ингээд явж байна. Software дээр бол бидүүс одоо ерөөсө цэвэр AI руу орж байгаа учраас developer гэж байхгүй харин бидүүс юу гэдэг те инженерүүд одоо prompt engineer-үүд бэлддэг те илүү prompt engineering одоо skill руу орж ирдэг ч үгүй юм уу. Тэгээд тэр чинь software одоо нэг хүнтэй software unicorn хийсэн биз те. Нэг хүнтэй компани unicorn хийсэн байгаа шүү дээ. Эйжентүүдийг ажилуулад unicorn гаргацсан байгаа байхгүй. Тэр чинь сая дэлхийд анхлаад тийм боллоо шүү дээ. Тэр хүн бол developer биш шүү дээ. Тэр хүн бол нэг хөгжмийн удирдагч гэдэг шиг prompt engineer байхгүй. Амар сан prompt engineer хүн байгаа. Тэгэхээр бид prompt engineering гэдэг мэргэжлийг ойлгох хэрэгтэй. Тэр хүнд одоо жишээл код бичих skill бол тэр хүнд бол байхгүй байхгүй юу? Тэр хүнд бол маш том log асуулт сайн тавьдаг. Одоо ялангуяа чи бол сайн AI болж prompt engineer болж магадгүй. Яг асуулт сайн тавьдаг хүн тэр AI engineer prompt engineer болж байгаа байхгүй тий. Тэгээд тэр асуултууд тавьсан асуултуудаа сүүлд хооронд уяад тэгээд тэр чинь software програм бол одоо маш хадбархан гарч штэ. Тэгэхээр яг тийм одоо компаниуд маш олон болох байхаа гэж. Тэгэхээр энэ чиглэлдүүл бүгдээрээ явах хэрэгтэй. Угтаа шууд бүгд бол нэг зүгт харчвал тэнийс ярьсан юмнууд бол нэг жилийн л ажиллах тийм. Тэгэхээр одоо бидний түрүүний хэлээд байдаг тийм нэг жилийн л ажил. Тэгэхээр бидүүс юу хэлээд байгаа гэхээр бүгдээрээ энэ салбар мета руу орох юм магадгүй ийм мэдээллүүдийг тийм бүгдээрээ салбараараа суугаад ярилцаад за бүгдээрээ нэг бодлогоо нэг ийшээ чиглүүл яг. Хэрвээ цөөхөлөө явах юм бол энэ бодлого бас нэг сайн гарахгүй шүү дээ. Олуулаа манай салбарын энэ дотор орж иж энэ одоо бодлого зөв гарах болчиход байгаа байхгүй тийм. За бүгдээр яг ингэх юм байна гэ бодлого дээр нэг болох гээд шүү дээ. Тэгэхгүй ингээл цаг хугацааг хаалдаж шүү дээ. Бид талд ийм янз янз юм ярьж гин бодож гин хөгжүүлж гин ингээд тэгвэл бүгдээр нэг юм ихэд юм гаргачаад яг тэр лугаа ингээд фокуслаад үдээд авах юм бол үр дүн болоод асар өндөр гарна шүү гэж байхгүй. Тэгвэл талдаа ингээд самгардаал ингээд яваад их үр дүн баг гараад байна. Тийм үгүй нэг ресурсоо нийлүүлж байгаа. Манай Монгол улс өөр их жижигхэн шүү дээ. Тэгээд биднээс бол мэдээллийн технологи хүн болго ярьдаг. Монгол улсад одоо мэдээллийн технологи unicorn гаргая. Гаднаас доллар оруулж ирээ. Гол бас асуудал нь биднээс нийлэхгүй байгаагаас бол болж байгаа байхгүй юу те биднээс хэтэрхий их талдаа юм хийж байна. Цөөхөн монголчууд нийлээд бодлоо нийлүүлж байгаа биднээс ингэ хилээд байгаа санаа нь хөрөнгө оруулалтаар энэ компаниуд нийлж байгаа гэдэг санаа нь бол тэр нийлжиж босгоё. Хөрөнгө оруулалтаа том босгохын тулд мэдээллийн технологийн том компани нийлээд дундаа сан байгуулъя. Сан байгуулаад тэн дээр гаранти гаргая тий гаранти гаргая. Тэгээд дундаас нэг компани гаргая. Тэгээд энэ жижиг компани энд хувьцаа эзэмшиж байх нь сонио unicorn-ы хувьцаа эзэмшиж байх нь сонио болж байгаа юм шүү дээ бодлогын хувьд. Гэхдээ биднес бол таалантууд байгаа. Түрүүний танаа нэвтрүүлгээр ордог маш олон таалантууд байна шүү дээ. Мэдээллийн технологи хаасаагүй олон одоо мэрэгжилтэнгүүд байна, компаниуд байна. Тэгвэл бүгдээр нийлж байгаа нэг ийм компани үүсгээд инвестмент хий гаргаж ирээд Монголын одоо хөрөнгө оруулагчдаас болон гадны хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татъя. Тэгээд тэр доктор одоо жишээл Монголын таалантуудаа чагсаа бичиж л тийм үү? Google-ийн тэр хиний тэр гээд. Тэгээд биднээс ингээд пич хийл та. Жишээ бодоод үз нэг стартап тийг пич хийх энэ том одоо фандтай болсон хүчтэй компани пич хийх хоёрын ялгаа байна уу те? Бага. Тэгээ энийгээ гаргаж ирээд unicorn-а гаргая л. Анхны unicorn-а гарлаа гэж бодох юм бол биднээс тэндээс хувьцаа эзэмшээд явхад тэгээд тэрийг IPO хийх юм бол юу Монголын зах зээл те их мэтийн энгийн логикууд бидүүс энэ одоо холбоон дээр салбарынхаа асуудал дээр ингээ нэгдэж явах нь чухал байгаа санаа тэр багхгүй юу. За батлагын зүгээс технологийн компаниуд үнэхээр чин сэтгэлээсээ уриалга төвшүүллээ шүү дээ. За тэгээд энэ удаагийн урилгыг хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд би бас энэ подкастын
description хэсгээр метагийн мэдээллүүдийг бас тавьчих. Тэрэн дээр бас манай подкастыг бас нэлээд олон технологийн салбарын хүмүүс үздэг. Тэгэхээр тэр хүмүүсээс бас үнэхээр баталгаах юм яасан ярьсан зүйлстэй яг санал нэгдээд өөртөө ч гэсэн бас тийм passionтэй хүмүүс байх юм бол салбараа аврах одоо ажил нэлээд энэ дэр хүнд чухал байгаад байна тий. Тэгээд метагийн мэдээллүүдийг тавьчих та бүхэн тэрүүгээр холбогдоод бас метагийн гишүүн байгуулахаар бас элсэх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За урилга авч хүлээ оролцсонд танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Ингээд технологийнхоо энэ подкастыг сайн үргэлжлүүлж яваарай. Тэгээд биднес манай Монгол группийн зүгээс нь хамтарч явна IT Zone компани хамтарч ажилладаг гэсэн. Тэгэхээр биднес бас нийгмийн хариуцлагын үүднээсээ бас ингээд та бүхнийг дэмжиж хамтарч ажиллах болно. Мөн түнжил одоо мета холбоо манаас та бүхэнтэй хамтарч ажиллая гэдэг ихнийх нь салхины хагалцж ойлгож байгаа. Тэгээд цаашдаа бас манай салбарын олон хүмүүсүүд оролцоод олон одоо янзын дуу хоолой өнцгийг гаргаад тэгээ ингээд мэдээллийн технологийн салбарт болж байгаа энэ одоо өөрчлөл шинжилэл тэ энэ бүхнийг одоо цаг хугацаа алдахгүй тэр толгойд ингээд хүргэж байхыг одоо хүсье. Тэгээ та бүхэнд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа.